Очиртай бантан подкастын ивент итгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн Азиана. Очиртай бантан подкастын ивент итгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Очиртай бантан подкастын 7 дугаар дугаар Централ Азийн нарсраас үргэлжлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарын зочноор Хинтээ аймгийн өмнөдлгөр сумын харьяат Монгол улсын хүч дарслан инх төгсийн оюун бол дарслан оролцоход бэлэн болоо. За дүүдээ бас урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Дэлхийн сургуульд хэр байна? Сайн. Дагуу одоо жигдэлчих гээл үзэл ахыгаа бас олон ч мөрлөө тий. Тэглээ бараа. Оюун бол дарслан байна. Бас би өмнө подкаст ихсэн цагаас дүүдээ урилга тавиа. Тэгээд дөө маань өмнөх 2 дугаард нэгэнд нь Хинтээ рүү яваад ичээ их гэж яваад нөгөөдгөнд нь барилтчаад нааш их гэж яваад зам нь цаатаа тий. Цас их орсоо. Өнөөдөр явж байсан. Бас өнөөдөр 12 сарын за дундаа орцсон явж шинэ жилийн баярыг одоо Монгол орнд шилтгэхөө дэлхийд даяараа бас сайхан ёолк гацар модоо зассан ингээ сайхан үргэлжлэдэг бас баярын дугаарууд үргэлжилж байна. Тэгээд энэ баярын дугааруудын эхлэлийг төлөөлж манай хүч дарслан маань хүрэлцэж ирсэн байна. За өмнө манай подкастаар за сайхан уран барилдаанд заа начин харцхууд оролцсон. За улсын баяр наадамд төрүүлсэн бүх анх удаа дүү маань бас оролцсон. За анх дүүтэйгээ аваргын гараад манай обо маань барилдаж эхлээд за одоо ерөн одооний яригдаад оноо даваа баатар шиг л хүүхэд байлаа шүү дээ. За биеийнх нь байдал нь өөрөөс нь магадгүй. Ерөнхийдөө бас тухайн үед аваргын гараад айгүй мундаг амжилт гаргаж ирсэн шүү дээ, тий. Тэгэж одоо манай аваргын гарааныхан чинь бэлгээ гэдэг. Манай батлэг тий. Хүдрээ. Одоо цогоо болгоны. Жимбат араангай. Тий бидэд чи үзэж байгаа л тэгэл тэгэд яг бэлтгэл хийдэг ус юм аа. Тэгэл адиогч дээр очивол ерөн суурин бэлтгэл хийж гэлсэн. Тэжээрээс тэгэд өмнө төртөө ер нь байсан уу? Гэхдээ хотод ирсэн тэгээд нөө хаана явхаа мэдэхгүй нэг үе байдаг штэ хаа тий. Ядж яах тот мэдэхгүй тий. Нэг шогмороо л явж штэ тий. Тэр нөө автобусанд яадаг чи яадаг тий. Автобус цогоор төрчихөд байдаг. Алхахаар бол асуудал. Тэр чин одоо яг тэр үе ихгүй. Автобусын цогоор төрчих гээд тарилаа бусан цогоор олоод байхгүй. Тэгээ тэр үе чин тарилаа босч бас цөөхөж явдаг гэсэн шүү дээ. Хичээл тараал ямар ч ахлахуул гэрээ олчоод яг автобусын цоочхаар л нэг хурдан яваад нүд ирэлцээд. Тарилаа бос чи удаа явна уу? Тэглийнх нь тогн дасрал тий. Тарилаа босыг тэгжсэн гэсэн нэг манай дээр нэг хүн энэ уяатай ингэж одоо ингэж хурдан явж байгаа юм чи энэ уяаг нь авч алнаа гэсэн. Тэрэн шиг л юм болж байна да. Ер нь тэгээд ос анх хотод орж ирэл одоо ботход бол их сайхан л таах. Тийм шүү дээ. Гоё түүх шүү дээ. Энэ яг бүх болох гэж байгаа ирээдүгөө одоо хараад би тэгсэн юм аа даавч эрт нэг өдөр би ер нь бүх болно гэл. Тэгэхгүй юм. Тэгээ минийх одоо ямар нэг юм. Хот явлаа гэж тэгсэн чинь би чинь айлын ганц хөхт 17 жил байсан шүү дээ. Тэгээ сүүлд охин гараад. Тий, сүүлд охин дөт бас. Тэгээд ганц хөхөө одоо хүний нутагт аав бас явуулахгүй шинжтэй бол. Тэгээ би чинь бас нэг жоохон сэлэн зарлах маяг. Ажил жоохон хийх дургу болоод ер нь жоохон сөрөх маягтай болоод ирж. За одоо явах гэдэг бол нөгөө явтаа гэж. Тэгээ нээж их чинь дэрж амьдарчсэн бэ. Тэгээд энэ 84 дэх сургууль орсохгүй юм. Зөв. Хотоос ирээд. Тэгээд 84 дэх сургуулийн зайлшгүй гал мандахтай төгжмөс коллеж байсан шүү дээ. Сонсч байсан. Тэр чинь манай нөгөө одоо Ариун гавьяатын багштай нөгөө дайны дэлхийн хүүхдүүд юм. Манай шиг зөв. Тэр чинь манай өмнө лигэрийн хүн баггүй юу? Тэрний одоо тэр хүн л намайг 84 дэх сургуульд оруулж өгчихсэн. Тэгээд 2007 оны цагаан сарын дараа л аав ирсэн тэгэл аврах сургууль дээр намайг хөргөж өгчихсэн та. Адиогч тэр тий. Тэгэд овч ер нь ганц үнсч хэлтгүй ер нь төрөл бүрийн бөхөр үздэг гэсэн шүү дээ ер нь тий. Бүгд ингэ тэмцэл болно сум одж орчин чөлөөтөөр орчин жудаагаарч орчин тий. Тэгтэл чөлөөтэй бол дагнсан шүү дээ. Тэгсэн. Сүүлд таны дүү болж чээс тий. Тэгсэн шүү дээ. 2009 онд бидэд гацууртын шимбах тэргүүн болчоод бидэд сөгнөрийн бааз тий нөгөө заалыг сэргийн засаад тэгээд анх битээр обо битээр юунд богоонд суугаад
богоноосоо буугаад Батсанбүрээс портер дээр ачаалаад хийдүүлээ тий. Тэгээ сүмэрт номондлоо энэ хоёр жоохон хөвгтүүд. Тэгээд удаачгүй хэд хоногийн дараа манай хоёр авраг улсын баяр наадамд би чинь тэгээд хоббиг ерөөдөө тухайд бас дээшээ үзчих واخ гэсэн чинь хобби дөрөвт үлдэд хайсан нөхрийг номоо үзүр төмж гасаа ичтэй тий. Тэгээд манай энэ хоёр чинь хэд хоногийн дараа бас нилээ дөрөвдгөр ирж байгаа шүү дээ. Улсын баяр наадамд төрүүлж нэгэн дөрөвт үлдсэн тий. Тэнд чи одоо яг хинч байсан шүү дээ. Ер нь өсвөрийнхэн гээл тий. Та бол араа гайг ухаа залуучууд гээл залуучууд дайраад байг тий. Бид чинь бол тэгэл тэнд нөгөө цэвэрлэгээ массаж яг тэр ид байсан тэгэл одоо тэгэхэд чинь Батцэргийн тэр жийдвэрлэж манай амьдаах оюун болтох гэж нам бах тий гомбах тэгэл тэр дэше сүнс зайлж штэ тий. Өө тэр орой харагдахгүй л байвал гоё санагдал. Тэгэл удаачгүй манай апа маань юунд үзээд өсвөрийн олимп шүү дээ. Монгол улсын тугчаар оролцоод тэгсээ тий. Тэр бас дурсамж шүү. Ингээл бас бодоход бас гоё юм байна. Тэ нэг олимпиад оролцоо үзсэн тийм ээ. Экспортыг бол эхлүүлсэн дуусгаж чадаагүй болохоос тэгээд экспортыг дуусгах айгүй хүнд байсан юм аа. Нөгөө дэмжих компани байхгүй тий. Үндсээр нэг 2-3 давж байвал хамаагүй амжилт өгөөд өгдөг. Тэгэнгүүт чинь аймгийн аслан болол компани аваад хинтээ аймгийн цагдаа аваад тэгэл тэг чин тухайн үед залуучдын улсаар морг чөлөөтөр болцсон байгаа шүү дээ ер нь тий. Тийм зөндөө бол тий залуучдын улсаар орч 2 төрүүлсэн. 3 төрүүлсэн тий. Тантай нэг үзээс тий. Тэгсэн хоёулаа намайг гарч ирж шидлүү бас яараа гэдгээ бас боо бас тэгээд бахан оноо гэж хэлсэн аа тэгээд нэг ойролцоол дууссан тий. За тэгээд тэгээ ер нь их амар урам орчихдоо би ч өсвөрийн улсын аврах төрүүлчихэд сэлэнгэд очиод яасан чинь нөгөө үндсээр нөгөө амар нөгөө домгууд байсан юм байна. Ган итэр азаяа гэсэн чинь азааг би усын азаа штэ тий аймгийн тэр чинь нөгөө өсвөрт байхдаа чинь домгууд байсан юм байна. Өсвөрийн дээд насанд одоо чиний дээд насанд тэр чинь хүрэл мөрөл авцсан юугаар чөлөөтөр бас өмнө жил надтай финалцсан байсан тийм үү. Улсын аврагт тий. Тэгвэл би чи амар юм. Өсвөрийн хөвгт гарч ирээд хоёр дахь ромод усгацсан. Тэгээд хүрлийн төлөө бид гай тэрэг хоцгол бод тэгсэн тий. Тэр чи бас хүрэл медаль авах ч бас гоё шүү дээ. Ялж авдаг тий. Тэгсэн. Тэгээд бас их урам орсон. Тэгээд тэр хавраач нөгөө Узбек руу нөгөө бид чинь нөгөө олимпийн эрхийн тэмцээнд яваад баавгач нь бол эрхээ авцсан. Тэгээд дараа нь болохоор нөгөө Монгол улсад хасах 100 кг-ын жинд нөгөө цагаан утас өглөөгөөд цагаан утасаар орсон шүү дээ хаа би чи. Тэгээд зураг хассан уугүй юу? Үгүй. Ер нь хэдүүл актер хасчих байхгүй. Яг ийм байгаагүй шүү дээ гэж. Чи нөгөө чөлөөт маяг хийж байгаа болохоор бас яг зураг хасахгүй. Тэг чин тэр юу гарч ирсэн 97 хоёлоо үдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхэд чи хасчих байхгүй юм чинь. Гэтэл ер нь л бородын ерөнхийлөгчөр хамгийн сүүлд 96-ад гасаал ирэн гасэрсэн шүү дээ. Нэг юунд Бачлагын хоёрын зооны аваад л үзээд харин тэгэхэд чинь сайн барилдсан шүү дээ. 3 үзээд хоёрдугаар дуусан чинь хоёр аврах нөгөө хүмүүсийн нөгөө гар хөлөөс ихсрүүлээд ингээд багшаасаа зөвлөгөө авсан чинь хоёулаа ингээд дээшээ сэтлээ загнаад байл. баярсан багш хой массаж гэдэг чинь хоёулаа ходог болоод ирдэг шүү. Тэр сайхан байлаа тий. Амар үзээ. Тэгсэн. Тэр нь одоо бодохлоор чи ер нь тэгэл та хэдтэй үзээл тэгэл очлогч бас сүулд орж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ бид эдээ чи бас хөөхөн чөлөөд ойлгодог байх чи гинч одоогоос ороод ирсэн шүү дээ. Тэгээд ер нь тэгэл дээд үе одоо ч дээшээ 3-4 үеийнхаа ах нарыг хожоод ерөөхдөө тэгэл зориг орчих юм л та. Үнцээр тэгэл юу 3-4 байтгаа дээшээ 10 үеийнхнийгаа хаяал аймгийн баяр наадамд төрүүлээл тий. Аймгийн баяр наадамд одоо би чинь тэгэхэд ч бас гоё бэлтгэлтэй байсан юм аа. Би тэгэхэд 105 маа болтолд ирсэн шүү дээ нөгөө. Олимпийн нөгөө Чукахын бэлтгэл хангч болоод Сопи яваад. Тэнд ч хүмүүжил ирэхгүй. Тэр л амар тэр одоо надад бол одоо би ч нөгөө чөлөөтөр байрлаж ирсэн бас ингээл энэ тэргээл бүх боддог болохоор тэр бааз надад амар гой санагдчихсан. Манайх чи ямар юмд гардаг гэдэг тий. Тэнтэй харьцуулж бодохоор бүх юм байна. Увсан сэлэлтэн тэндээ хичээл, штангийн тэндээ хичээл. Манай олимпийн одоо төрөлд багтсан тэгсэн мөртлөө их авсан хүмүүс нь тэндээж байдаг. Гэхдээ
Тэгээд манай Монголыг одоо урьсан болов манайхан одоо ингээ өөрснөө яасан болов би яг тэр чинь өөртөө өөрснө гэсэн шүү дээ. Үг яг тэр хүүхд юм чинь тэгээд явж бахан цүнх үрдсэн тэгээд нэг Йоркны модчиг явж байгаа. Өгдөө цөөтэй тэгээд нөгөө зариатган дээр гомбах дээр баян үзсэн. Гомбахч хөдөлгөөн манай гомбахч аюу гоё ах штэ. Намайг үл ер нь хэрхлүүлсэн штэ. Жокох базаал гомбахаа эргэлүүлээд би чинь аль яг тэгэл тунгийн таруулаад тэгээ хөнрөхийн өрөөнд амьдарч байгаа бэхэг дур. Тэгэл ярьдаг ус бид гурав. Та хоёр нэг дэлхийн аврагаас медаль аваад би нэг улсын нааданд төрүүлчихэл уулзал гоёдоо байлгсан чинь яг гоё 15 онд хоёлаа тэр хоёр аваад би төрүүлсэн баяраар төрлөл. Бас хүний бас юу гэж гоё шүү бас аам гэдэг. Тэгэл намар найран дээр. Намар найран дээр бүгд өсмөстэй. За нөө ам халаад балаараад явчихдаг ингээд. За манай подкаст ивент гэчээр Ями жуус ажиллаж байгаа. Мэдүү ямар жимсэн дуртай байлээ? Наадрч авч. Нэг уучаа хооронд жууч. За тийм л аваад. Бас яг ийм жуус олдчихсэн юм байна. Тийм шүү дээ. Монгол нэг хооронд жуус. Тэр гой санагдал тий хэвээ. Тэгээд бас юм эхлээд явж гин. Бас энэ дэмжиж байгаа байгууллагуудаа сайхан сурталчилж энэ сайхан Монголын бас сор болсон сайхан хүчтэнгүүдтэй энэ сайхан байгууллагуудаар дамжуулж уулзчих. Тэгээд өмнө нь бас бэлгүүдэд дандаа сүүлд нөгөөц өнөөдөр дүүгээ орж ирсэн. Бас сэтгэл хөөрөөд төрүүлээд бэлгийг гардуулчихъя. За, яам иж үзлээ. За, хүүхдийн бэлгээ өгнө. За, манай беби дарго бэлэг маань энэ одоо манай яам иж үзс гаргаж байгаа. Ямар ч сахарын агуулмж байхгүй. Хүүхдийн эрүүл мэндэд тустай энэ сайхан бэлэг шүү. За, шинэ жилийн баяраар чинь хүүхдүүдтэй байж өгөх. За, баярлалаа. Ачиртай бантан подкастын ивент итгэгч амтаар орлож аз жаргалыг түгээнэ. Азиана. Ачиртай бантан подкастын ивент итгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yami Juice. Ачиртай бантан подкастын ивент итгэгчээр Yami Juice ажиллаж байна. Yami Juice-ийн хамт олон маань шинэ жилийн баярыг тохиолдуулан Baby Dragon хүүхдийн бэлгийн багцаа худалдаанд гаргасан байна. Baby Dragon бэлэг маань ямар ч сахарын агуулмжгүй бэлэг байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч Baby Dragon бэлгийг сонгоорой гэж уриалмаар байна. Baby Dragon бэлэг маань E-Mart-ийн бүх сүлжээ дэлгүүр, номингийн бүх сүлжээ дэлгүүр, Care for дэлгүүр, миний дэлгүүрүүдэд борлуулж байгаа юм байна шүү. За тэгээд одоо яриа маань сайхан чөлөө төхөөс эхлээд манай оюун болд маань юуны түрүү ярих гэжсэн нөө шууд аймгийн арслан болсон гэнэ яваад. Тэр аймгийн арслан болдгийн чинь өмнөх жил чинь бас ерөн сумын занаас бас үздэг болсон байсан шүү дээ. Тэгж жагаад бэртээд барилж чадаагүй тий. 11 онд бэртсэн. 11 онд л уу. Тий 11 онд шөрмсөд туслаад Солонгост Шарлоонд ороод. Тэгээд гам бариад чи нөгөө тэгээд төсөлгөө бас юу гарсан юм а 6200 гарсан чинь 4 тавчдаг. Азар ч юм уу. Тэр үед л аз л та. 1000 тэгсэн чинь 5 дээр нөгөө ам авдгүйсэн шүү дээ. Тий. Тэгээд мөнгө ахтай нуурчсан би. Мөнгө бадрахтай юу? Тий. Тэгээд аваагүй шүү дээ хүмүүс тий. Аваагүй. Хамгийн баг золтой нь хур зарцалтанд нуурж байгаа юм шүү дээ. Тэгээд явж байгаад тэгт чин би чин бас яг үндэсний бүх яриул бас эвгүй байх. Би 10 онд аймаг зэрэгт 8 үлдсэн шүү дээ. Тийм шүү дээ тий. Тий би чамд тэр хөд гимцний дараа гэж бодсон. Өмнө нь 10 онд шүү дээ. Тэр 8 үлдээд тэр чинь 5 аймаг арслаа шүү дээ. Тэр нэг дээр Бадрахын газар аймгийн зам. Нэг дээр тэгээд 4 аймгийн арслаа хийчихдэг. Тэр өдрөөс нойр ирэхгүй хэцүүсэн шүү. Хүнэн гоё зүүдж байгаа. Тэгээ би чинь байж та малгайгүй, дээлгүй. Монгол хотол задаг шатгтал ирж байгаа. Тэг чи манай хинтийн барилдаа бас юм аа бас. Манай тэр өдөр үү? Тий. Аврагуудын ингээд одоо барилдаа аймаг зэргийн одоо ингээд манай нэрг бах зохиож байгаа юм л да. Нэрг бадрах. Тий. Тэгээ явах та би чинь нөгөө хинтийн барилдаа марж явах чинь цүнхөө өрөөл нөгөө чухал бид нар чинь нөгөө чөлөөтийн цүнхэндээ госдог гэсэн шүү дээ. Тэгээд чигээд гिचдэг. Тэгсэн чинь малгай хатахгүй нөрөгцөхгүй. За. Багтахгүй нөрөгцсөн ч юм уу мартцсан ч юм уус. Тэгээ үзээдсэн чинь Бадрахын ганцрэг гэдэг одоо улсын очоо. Тий. Овсын төсөө. Тэгээ тэр гусаа ичдэг. Тэгээл заах нэг уусаа нэг давдаг гэсэн юм чинь. Торгуулийн сум байдаг гэсэн. Хоёр авсан тий. Торгуулийн сумд бас тий үзээд байдаг гэсэн юм чинь болоод байдаг гэсэн юм чинь ингээд тэгээд Бадрахын ганцрэг ахыг хайчаад. Тэгээ дараа нь нөхөө
баруун төрөний гам зэрэгтэй нарт хоёр. Оо дахиад уу. Сон төгөө. Ахыг хусаа ичдэг. За. Аймаг зэрэг анх удаа хоёр давж байгаа. Гой санагдал тий. Үгүй 3 дараагийн анх удаа. Батөрж хавд өрөнгө. Өрөнгө батөрж хавд. Батөрж авахаар нь амар шилдэл зөө өшгөлэн аваад хайцахгүй. Чи хөлөө аваад. Тий. Ингээ өшгөлдөг штэ. Тэр нойс суугаад. Удаан өшгөлсөн юм байсан би ямар ч заавал хайцсан. Дөрөвдөр нь инктэй барсан та. Өмнө гоё урцсан. Инктэй яхын төө. Тий. Таа багч. Ахыг хэрэг золгох уссан шүү. Тэгээд 5 дараа дэлгэр сайхан. Тийг яхыг хэлчихсэн. Тийг хаваад нэг согдож мордоогоо хийгээд. Биш нэг одоо саяын бодлооны хөмрөөгөө хийгээд итцсэн шүү. Сая сүүл яасан хөмрөө. Тэр чинь өмнө давдаг байсан шүү дээ. Давдаг байсан өмрөө шүү дээ. Одоо болгоож байгаа болохгүй шүү. Гүү болох болоогүй байхгүй тэр чинь. Би бас тэрэн дээр жоохон өөрийгөө өмөрөөд байгаа шүү хаа. Тэ? Зөв. Бас барилдаж байгаа хүн чинь бас тийм мэдэрэн шүү дээ, мэдэрэн шүү дээ. Хөмөрсөн хүн өвдөг хөрчих юм бол сунаад ундаг үстэй хаа. Тэ? Ер нь бол тэгж хөмөрж байгаа хүн бол би одоо аливч гэсэн одоо хэлсэн багшаа одоо би бол яг гэхдээ бас маргаан дагуулсан бол гоочлоор бас тэр залуу гэдэг бас тий харин цэвэр хайж чадахгүй байж бас тэгтээ бол яг жоох өөрийгөө өмөрөх маягтай баг. Тий. Тэгтээ тэгэл барилдаан чинь тэгэл зүгээр зогсож байгаа бэлтгэл хийхгүй байгаа годомжинд явж байгаа нэг нөхөр бод татаж унгаах гэж байгаа адилхан хөдөлмөрөөр явж байгаа тэмцэл явж штэ тий. Боллоо яг хөө тэгэл. Тэгээд дэг яхтаа үдчихэд дэгийнхээ хусаад 8 8 үлдсэн чинь мөнгө арсан юм гэсэн. Төв юм мөнгө мөртэй. За. Би тэр үнийг нэг ч хайж үзээгүй. Сугдаа солилцсон уу? Үгүй. Нөө ихтэд нэг сугдаа солилцсон би. Би ч аймаг зэрэг байнга ламд гардаг гэсэн чинь. Тэр нэг сугдах гохлоор чинь сэнжиг атгаад суйлах гад татсан чи яг тогроо хараа сууцсан шүү дээ. Донголдолоод амар игүүрэл тасан. Юу. Тэгэл ерөөсөө техник олон барилдахгүй бас тий. Би гарч ирээ барилдахаар дандаа сайн барилддаг. Яг нэг ок ахрах барилдаг тий шүү дээ. Ок ах ч бас амар шүү. Ок амар тий. Яаж хөмрүүлдэг гээл нэг мэдгээл ташаан дээр гарч. Ок ямар ч хөмөрж хөргөө. Ямар ч хөмөрх сэтэл өгөхгүй тий. Шууд эргэж харангууд шууд ингээл үсрээ гараад ирсэн гараад. Би тэг гайхдаг байсан шүү дээ. Би нэг юм залгаал мөрөгд яхах. Бид нэг хийжсэн шүү дээ. Ок хөөрөж гэсэн нэг гүндүүгээр ярьжсэн. Тэгээд ок чамаар атгах матгах нэг юм шүү дээ. Тэгэл мөргөөл ингээл омилгол агшаар мордондоо гэхэл нөгөө хөлөө шидгээд би тэнд салж байгаа юм чи. Ундгүй мах салгаад байгаа юм чи. Тийм мэдэрчтэй хүмүүс ч угаасаа нэг хэцүү. Юу те. Тэрний оронд зүгээр бятаа нөхдүүдтэй үз намаагүй те. Хатуу нажигнаал ороод ирдэг нөхдүүд ч юм шүү. Тэгээд тэр аймаг зэргийн барилдаа одоо байна эдий чи тухайд бол юу сумын зан цолтон за нэг Аз уйл нэг улс аймаг зэрэгт нэг 2 давж байгаа тий. Тэгээ Азгүй уйл Тургуулын сум дээр өнгөрч байгаа тийм хүүхэд байсан чинь тэгээд 4 аймгийн арс нэг аймгийн зааныг хаяад аймаг зэрэгт шүрчгөрч одоо зөндөө их урам зориг авч байгаа шүү дээ. Тэглэх удаахан тэр чинь нөгөө 8 дүлцэн байгаа авч уран барилдааны шагнал авчин тэгэл 2-3 шагнал. Тэгээ хүмүүс үлдэж байгаа юм чинь тий бүүзэгтэн. Цаа нөө оюун бол. Тэгээ харин нойр өгөхгүйсэн юм чахаа. Бэд донтсон чинь. Одоо нэг шиг юм сошиал юм хөгцсөн байсан бүр алга юм шүү. Би одоо хийгээд тий. Тухайд чинь 17 байсан. 17 таа хүүхэд аймаг зэрэгт юм гэж одоо ч 17 таа хүүхдүүд юу энэ сая өсрийн хоолой авахлаа үтж байгаа юу аймаг зэрэг тий. Тэгээ ингээд би тэгээ тэр өдөр үнэхээр баярлаад унтаж чаддгүй. Тэгэл маргааш өглөө зүгээр бэлтгэлд очиж. Тэгэл очоод зааланд очиж зүгээр хүн болгон баяр хүргэсэн юм тий. Тийм эсвэл ямар гоё юм бэ гээл. Манай үеийнх нөгөө манай найз номинтл амар байсан. Тэгж бас манай номоос урам зориг авч байгаа байхгүй тий. Авдаг тийм. Авлгүй явах уу тэгээд тэгэл манай үед чинь бас тараадаг нөхдөд бас зөндөөс шүү дээ тий. Тэнхүү байх. Тэгэхэд чин тэр хэд бол за ер нь л үзээд л болох юм байна гэдэг бас ойлгосон багт гэж би боддог шин. Тэгээд за 11 оны баяр наадам бэртгэл хэмтэлтэйгээд зодгож чадсангүй. 12 оны баяр наадам шууд очиод сумын заанаас очиод тийм аймаг арслан болоод. Өвөл нь бас сумын зааны барилдаанд нэг төрүүлсэн. Гүү тэр чинь 2 3 төрүүлсэн. Тий. Тэгээ нэг хамгийн сүүлд нөгөө Гинэнгийн Чулуунбаатарын нэрвэмжт барилдаан гэж болсон шүү дээ нөгөө. Тойргийн барилдаан. Тойргийн барилдаан өхөөргөнд даага өгөөд. Тэргээр төрүүлсэн шүү дээ. Тэргээр дөрүүлээд
Тэгээд сая төгрөг аваад хаа. Дааг аваад дээрээс нь даагаа хөтлөөд нурагшаа бүх өргөнөөс урагшаа ингэ явдаг шүү дээ. Бүр аваад ирсэн юм гадаа. Тэгээ айл авч явсан. Тэгэл нэр айлаа гашаараа хөтлөөд явсан. Портер олоогүй юу? Үгүй портер мортер. Байхгүй дээ олдохгүй шүү дээ. Юу олдохгүй дээ хаа. Такси өөрснөө тарилга болсоор ирж барилдаж байгаа усаад тийм шүү дээ. Тэгээ манай нөгөө чин зөрөг гээд одоо аймгийн өчм болсон сум тий манай найз ахгүй. Тойргийн арслан тий. Тий тойргийн аймгийн ориг аймгийн өчм. Тий тий тий. Сумын маань бас үзээд өгдөг тий. Үзүүрчлөө дүр төрчөө тий. Тэр маань болор сугар гээд бас манай найз. Тэр хоёр маань хөтөлсөн би араас нь цөмкөө үрзэн тоогаа. Бас бөөм баярлалаа тэр чинь сая төгрөг бол бас тэр сая төгрөгний бай авцсан. Тэгээд тэр дааг авцсан. Тэгээд аав ярьдгийн зайлал. Тэгээд наавын нэг дүүн одоо энэ Хинтээ аймагт хараал заазрах төрүүлсэн шүү дээ. Тэгээд тэднийхэн бүр байрныхан гашаанд авчираа тэр ах маань морь үйдэхлээ. Цааш навж явна. Цааш навж явна гэдэг. Өөр надад боломж авахгүй юм чи. Тэгэл байнд авсан тийм ч гоё бэлтгэлтэй шүү дээ. Гоё илгийнхэн тэгэл тэр чи би араас нь туугаал манай хоёр хөтлөн явж байгаа шүү бид нэр гоё. Одоо сошиал өгцсөн мөв одоо энэ чинь гоё биш байна. Одоо гэхдээ тэр үедээ бас нөгөө түүхэн юм чи бас гоё шүү дээ тий. Тэгэл байх. Би араас нь ингээд нөгөө цөмкөө өгсөн нөгөө таагаа өргөх баягтай тангарч гараад. Нөгөө хоёр маань орлого гарцаж хэрцэн нөгөөдгөө тэр манай Баян хотгийн говьт болч Валжирийн тояах адуунасаа өгчсэн. Зөв. Тэр чинь суглаа яг тэгэхэд бас гарч ирж ирсэн шүү. Суглаалаад нөгөө анцтай үзэгчд бас лүү бас нэг дааг өгчсэн. Зөв. Тэр бүхэн өргөнөөс 2 дааг салаад хотын гудамжаар явсан. 12 оны хавар шүү дээ. Ер нь ихтэй хинтээ өмнө ингээд бодоод хахад миний нааг сумын зам байхад барил тойлог барилж байгаа ч гэсэн ер нь сая ингээд болж байгаа барилдаар харахад хэтийн ард түмч ер нь сумын нутгийн удирдлагууд ч гэсэн сумын зааврын барилдаар ер нь их зохион байгуулдаг. Тийм шүү дээ. Бас байна. Байна өндөртэй тий. Юу 21-т ороход 100 мянган төгрөг өглөрч байгаа. Хүн болгон л явна шүү дээ. Тэгэхэд чинь хинтийн энэ хоёрын хоорондоо зардал чинь 10 мянга болсон шүү дээ. 10 мянга шүрхгүй тий. Ааха. Тийм л байсан байх тоо. Тийм бах. Тэгээ бид нар ч тэгэл машин нэг микро цахаас сууж өгөөл тэгэл очиад нутагтаа. Альсгүй л нөгөө автобус суучна. Ааха. Тэндрээ. Шоумын автобус тий. Шоо. Тэгээд 12 оныхоо Хинтээ баяр наадам. Тэгэхээр чи улсын баяр наадам зөрж болсон байна тий? Зөрж авсан. 9.10 болсон уу? 9.10 болсон үгүйс. Тэгээд тэндээ дөрүүлчээд тэнцээ гарсан барилдаануудын хатлаас. Тэнд 3 дээр одоо энэ мөнх хоёр гэдэг аймгийн нэг юм уу шүү дээ. Тий. Одоо энэ Аяш ялбаны тэрийг 3 дээр аваад. Манай уйлдээ. Ааха. Өөч гэжтэй тантай ч золох л та. Би ч таныг ахаа гэчингүүтэй бас хөгшөн гэж явдаг. Анх сурцсанаар би бас юм хийдэж штеп. Би бас өөрөөсөө бас 4-5 ах хүмүүсийг өгшөн өгчөөд 3-3 ах зарим нөхдөд ахаа махаа гэдэг. Таныг ахаа гэчингүүл бас хөгшөн гэж явдаг шүү. Төөшлөрөө бас гэдэг. Тэг хийвлэхгүй маа тэгээд ахаа гэхлээр. Тэгээд сурчаар бас хийж. Би тэр чи ядж яхад онжоо аймгийн арслангууд. Баскет 2. Тий. Би чи хиндэд дөрүүлээ, баскет чи өмнө говт дөрүүлээд. Иржсэн байхгүй. Тэгээд 3 дээр мөнх хоёрыг аваад 5 дээр нөгөө Эрдэнэлэг гэдэг нэг ахаад гэж. Тий бас эвгүй ирж штий. Энэ сүулт энэ гулжгар тий. Намхан дуу тэгсэн мөртлөө бас аим зэрмэг чи юу үзээд дөрөв мөрөд үлдчихсэн. Тэр хахад нуураад хараад. Яа гэм блэ гэж бодчихсон. Гараал бараа алталтай өссөн шүү дээ би нэг тийм учир зүг. Бараа олдлаа намхууны донгоч орохгүй. Тэгээ би илүү сэнжигтэй босоод тэр. Тэгээ чирээ гүйсэн жаах нь даггуурч гэж гэж бодоод хөлөө цөмлөгч утгацсан. Тэгээс утгаас хийдэж шүү дээ хийдэж шүү дээ. Тий. Тэгээд за 5 даваа. Тий 5 даваа эхэллээ. Барилдаад яг намайг 3 дээр авах гэсэн чи 2 дээр балраад. За. Их тус хаттай тэг чинь аргагүй дээ. Гүй та аргагүй биш үү? Гүй гайгүйсэн үү? Гайгүй та сумдаа чинь 10 он төрүүлсэн шүү дээ. Тийм үү. Энэ манай аврах сургуулийн 3 4 дэх курсыг оюутнууд аяхгүй шүү дээ. Тэгээд аавд тэр чанга самын занд таарсан юм шиг байна. Тэгээд болохгүй л дээ. Тэгэл манай аав чинь нэг ч удаа зодог өмч хөлс гаргаж үзээгүй шүү дээ. Зүгээр явж байгаа л байрлаж шүү дээ зүгээр. Юу тий явж байгаа л. Тэгэл нааг нэг хүүхэд тахт самын нааданд төгч умгаа байна л гэдэг. Аа. Тэгээд нэг морь үйж байгаа л
давхар унаг бараал бас томлоо шүү. Бүх юм хийрэг шүү. Тэгээд унагтайгаа ноцлол зураг чанарчдаг юм. Зөв. Өөрөө тэгээд унагтайгаа ноцлоо. Тэгээд 5-ын даа. 5-ын доод манай тархан бат. Тархах тунж байгаа юм тунс. Зөв. Юу намаа ахын байхгүй тэгээд яг л мөнчгөрөөр. Тархаа бас юу үзчихсэн юм тий. Юу ярьж байгаа юм чинь 89 оны ах штэ. Тэгээд бас лед жигдэрсэн тийм зүйл тах. Тархаа улсаараар 92-оор төрүүлсэн үстэй. Тий штэ. 3 дараа бай. Тэр настарал тэр амар байсан шүү тий. Би тийм баха. Би ч мэддэггүй л байсан юм л да тий. Би чинь нас хүрээгүй гэж хасчихжээ үн чинь. Насаа нэмдэг юм чинь өө. Тий нас хүрээгүй гэж хасчихжээ тахаа би хинти улсын аваргаар чинь паспорт авах гэдэг. Тэгээд надад улсын аваргын нөгөө хайр инэрэл ирээгүй. Тэгээд дараа жил норгосон чинь гайгүй барилдаа явуулсан тий. Тэгээд болцсон. Тэгээд хөвсгөлд болцсон. Тэгээд дархаагаа ижлаа 6-гийн доо. Тэр манай Норвегийн нэг мөнх цогт гээд бас гайгүй барилдаа залуу байсан юм аа. Хөдөө орон нутгаас нилээ үзэн. Найтанд. Тэр их хөсчдөг. 6 дээр тонаад бас тунж байгаа шүү дээ. 7 дээр тонаад заг зөрөнгийн нар матрахыг бас ачдаг. Зөв. Сайн үзчихсэн амар. Нарбаатар тарцаа баталж байгаа юм байна тий. Тий. Тэгээд 7 дээр ч 8 дээр чинь хадаахтай болтгүй. Хадаахыг хаяад. Тэгээд ер нь дээшлэг төсмөг нь хөнгөрөөд байсан. Тэгээд нөгөө ичээ бүртгүүлэхдээ сумын занаар бүртгүүлээ явцсан. Угаас тэгж нөгөө 72 цагийн дотор нөгөө тий 72 цагийн дараас үйлч эхлэгээ. Тэгээ ирж барилдаад 2 дээр мега огш чинь тэг чинь бас ланзгаар байсан шүү дээ. Үгүй тий ер нь онхог байсан. Тэгээ би ч одоо яг барь цонго хийсэн. Минзний насан дээр лээсэн уухгүй юу? Гоох уу мега огш уу. Тий 12 онд чинь мега огш чинь хараагүй юм байна. 40 авцсан юм байна. 40 гарцсан бахаа. Тий мега огш 74 онд гэдэг лөө 38 амт хэлв шүү дээ. Тий. Тэр бас гайгүй лээсэн уухгүй юу? Тэр үед чинь тэгтээ бас нөгөө манай дээд үеийн бохчууч бас их тариад идэг гэсэн юм болов гэж би бодож байна. За волейболыг нөгөө бэлтгэлээ хийдэг гэсэн юм. Тэрнээс бол юм нь бол байгаль байгаа шүү дээ. Тий шүү дээ. Яг мөн сумын зам дон хориг л байгаа. Тэгшүүл барах 4 даваад байдаг гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр чи 11 он 4 давсан. Нэгдэр би энэ давгаахтай тарч нөгөө гоолтой. За. Тэгээ 2 дээр шууд өгчтэй. Тэгээ багшигтай мега багшиг хайчаад тэгээ. Сумын зам байл да. Тэгээд маргааш нь лавгаах хурдраа. Лавгаахыг гараг. Лавгаах нас амар шахтаж үзчихсэн. Тэр жил чи санж авраг хайж төглөө 4 дээр. Тийм лүү. Мэдхгүй бас. Божигноос тэгээд би чинь унчгаал гараа авчих юм жаа. Тэр үед ч одоо бүх аймгийн арсандаа баярлалаа тий. Тэгэл арслан болж ирэл бөхөргөнд бас хямгацсан шүү бас. Үзээ сайх үз. Тэр нь тэгээд бас нэг томчуудын шүдний өвчин тойрдог амахта тойрдог тэгэл доошоо ер нь аймгийн арслан гутраагаа нугардаг тэгээ 3 давс өсвөл. Тэгэл томчуудтай чинь би тэр жил чинь 3 давчаад 4 дээр л залуулсан. Ачаал тавьдаг. Бацаал тавьдаг. Өргөөлөөч. Нэг обкоптел гэж болдог шүү дээ. Тэр гоё өрөлд байлаа тийм. Тэр нөгөө аймаг зэрэг байж байгаа улс аймаг тий. Анх улс аймаг болсон чинь би хинээр 3 давчлаа да. Их махта 4 дээр тавьсан. Хөөс яхид л үзэл. Яг нөгөө ок шиг мөргөөл өнгөт бураа 4 үлдэл цаашаа тогтоод тэгэл их мах болчтой. Тэгсээр хагаад барьц сонгоо би. Яаж дийлхүүд дээр ийч. Тийм шүү дээ. Тэгээд барьц сонгуулаад унаад. Тэгээд би ер нь их махт тэгээд цоолоо очоолон унтсан. Тэгэл тэр нөгөө нэг 15 оны нөгөө үндэстнийхээ холбооны 25 жилийн хойш тий үзүүр түрүүнд тий үзүүр түрүүнд барьц сонгол өрөөгөр гадарсан чинь гараад ирдэ. Тэгээ би баярлж та би бодоод гайг болчихлоо тий үзэхэр болцсон юм байна даа гэл. Бас нэг хүн нэг өөрийгөө бас шагиндаг штэ тий хаа. Тий штэ. Тэгч бас гой барилдаан болж штэ. Тэр 1400. Яа шижигнүүлсэн. Тэгэл тэр жил чинь бас манай аврах сургуулийн чинь амар барилдахгүй юу. Өсвөрт нь манай мөрөнгийн нэг залуу дөрвөлээд бямд орж өгөөд. Нийтийн Монголд нь бас манай нэг сургуулийн нэг залуу дөрвөлээд Ахмад өгт нь адиогч дөрвөлээд. Би чинь 24-т нь дөрвөлжгүй. Тэр танах наадсан шүү дээ. Манайх наадсан. Гаргуул дээр ихмээ авахтай барслан болчоод үдчихсэн үе чи яг нөгөө ихмээ авахын амар үстэй тий. Жинхэнэ нөгөө сугдаал ингээл тий хөрөөдөл
Тэгээд аль болох бол бас ингээл бас над чөлөөтөл үнэхээр их гоё юм өгсөн шүү дээ. Аа. Яаж нэг хүн бярдаад нэг ингээд унчихгүй үетэй болцсон байсан. Тий, үе чангадаг юм тий. Тэгээд аль сгүүл нэг хий дараалчих гал. Сумын сахаж би хамгийн анхудаа улсын цалтаа сумын сахыг хайсан би. Аа. Сумын сахч бас дараа мөргөл байж шүү дээ. Суугаал эргэцэн чинь дээгүүр давалмчдаг. Гайхаад. Би юу хийчихэд болноор. Гөө давснаач мэдгүй гайхал радиогшроо хардаг байхгүй. Яавал гүц давцсан байна л. тэгэл хоёр давчиж байгаа юм чинь бөөм яар бас. Тэг чин нэг давхад яг тэр өдөр тэр богд хавлыг шиг барилдаанаар 10,000 болтой. Аа. Арай өссөн тий. Том барилдаа. Тий. 10 аваа 9,000. Хоёр давхарч яхаа жалаа ичнэс тий. 18,000. Тэгээд юу яахгүй юу? Лавгах авчтیں۔ нөө. Аа. Лавгах гараад ховтэй өсгөдөр. Лавгах гараад сэнжиг насч өгч амар хонгоцож хоёр нэлээ хацарт чирэгдээ. Хагаж шүлээд. Үгүй зүгээр хөлөө татсан. Би амар кичээж орсон юм уу яасан чангач тий. Хоёр өдөр галцарсан байдгийг. За тэгээд 13 оны баяр наадамд дөнгөж 20 настай залуу улсын баяр наадамдаа сайхан барилдаад цол хэрэгмээ хүртээ. За тэр хүртгээрээ бүр начин цолыг алгасаад харцаг солтны игнэнд тогтсон тий. Тэр сайхан баяр наадмынхаа тухай. Тэр сайхан наадамчдаа нэгдэр нэг ямигаар сумын зан тал харах тий. Тэгэл баг. Нэг сумын заныг хайсан баха би. Тэрийг сандгүй муучлаараа тэр өтө барилж байгаасан хүн байл тий. Комтход идэж өгч. Энэ юм одоо яахаар намайг болтын ярьж намайг ярьдаггүй. Харин одоо бас надад аюу хэцүү болсон нэг хүн гомдооч болохгүй. Тэгээд хоёр дээр сангих шүү дээ. Оо, сангисрахт. Амар сансан биш. Гараал биелдсэн сангих. Илгээс авах гэж үгүй гэж. Тэгэл хоёр мөрөн дээр ингэ алгаддаг шүү дээ. Алгасан цочондоо согддог. Тэгсэн чинь би өөрөө цочоод мошгсон байхгүй. Ингээ мошгсон чинь ах чинь хөлөөрөө жигээд тэр өдрөлөө мэтээ сулгацсан. Би бас бөөм баяр. Тэр санги ахыг бас тэр жил амар зам болох байх. Зам болно гэж ярьж ирсэн шүү дээ. Ер нь амар байсан жил нь би хазаар хайцсан шүү. Сайн л ч тэр сугдаал хөөхтөн ингээ мошгсон чинь нөгөө хүн чинь цочоор жихгүй байх. Баруунаараа. Тэг би нөгөө мө баруун зүгээр ихгүй жоо чи хитээ сулгачихгүй. 3 дахь чин зэрэг авсан аа. Чин зэрэг барь сууж хайсан би. Үйл өвдсөн тэр чи. Чин зоох сайн байсан л та. Сайн байсан. Тэр нөчин болоод удаагүйсэн шүү дээ. Тэгээ дөрөвдөр арслан хойг явах та тий. Төрөлдөр талгаач ойг арслантай бас байр сонгоод. Сонгуулаад тий. Тэгээ дараа нь сонгоод хайсан. Тэгээд 6 дээр чинь санчир ах гэр чинь өөрөөгөө 3 ус дээшээ барилдах гэсэн 3 хүнээр давцсан шүү дээ тий. 5 дээр доо явах маань доо яварт маань аваад. Сайхан нач юм энэ бас энэ сайхан цолтой өгч бас алсын хараатай. За би шамаг одоо ингээл тэгээд нөө гараад яасан ингээл ухаал явдаг ч тий. Амар шүү дээ. Тэгсэн чинь миний хоёр мөр бадараад чидээ барилдахгүй ингээ хоёр мөр бадараад юу гэсэн юм бэ гэж бодоод өөрийгөө бас ч голонгоо балаа юм би энэчтэй гэж бодоо. Тэгээд над хэлжсэн чи сайхан гоё барилдаж байгаа залуу тэгж сайхан бүхий ёслуудыг хөндлөө тий. Сайхан барилж байгаа. Би доо гардаг гардыг нэг ухааг сорох гэж би 13 4 хонд ангаах төр хийж ирсэн. Өөрлөр очиж. Та ингээд би өөрөө нөгөө зөв барилдахгүй хүнтэй тэмцтэй нөгөө дэмжих гэж байгаа хүндээ хоёр мөр батарчаад барилдуул яах юм бэ гэж. Барилдуул яах юм нэрээ. Тэгээд 20 настай залуу. За улсын баяр наадамдаа цол авчлаа. Тэгээд санчир ахтаа үзлээ. Тэгэхэд бол зүгээр ямар ч обод бол баг бод санаж байгаа юм байхгүй зүгээр ерөөсөө дараал явцсан шүү дээ. Би тэгтээ тэрнэр аюу их юм бодсон. Тэгсэн үү? Одоо яг хөө ингээл нутгийнхан 90 жилээ болж ирсэн тий нэг цолтонтой болох гол. Тэгээ нэг начин болчиход додгүй байхаас шүү. Тийм шүү дээ. Додгүй байхаас шүү. Начинтай болчоод би одоо өөрийнхөө нэр төрийн нэг дагахыг хэсдэг гэж бодчихсон. Аюу гэжээсээ би. Тэгээд санчир хат гараад бол алуулсан шүү дээ. Тэгсэн. Нөгөө чинь намайг алсын шуудаг аваад гөөлсөн. Тэгээд би чөлөөдөл баян гэж бод. Тэгээд салаал ах жоох муутж. Муутсан юм шиг санагддгийг. Тэгэл
Ингээл би чинь ингээл тохиолсон шүү дээ. Тэгсэн чинь нөгөө ингэдэг байхгүй наа. Ингэж тэрнээ дагаа явчихдаг лу. Тэгэхээр нь дагаа давхар амтсан. Тэгэл муухай ярьсан шүү би заа одоо. Тэгэл би хандсан. Тэгээд надад бол юу ч хэрэггүй. Юу ч хэрэггүй. Тийм өстэй хаа. Нутгийнхан маань итгэл хүлээлгдсэн би бас нэг төрий нэгэ хийцэн одоо юу ч үйлчлэхгүй болоо. Адиогч маань зайлвал тэнд минийхөө одоо сайн үзэн шүү гээл кино үзэн шүү гэдэг өөрөө дотроо тэмдгээ бол харьмаар санагдчих. Нөгөө цолоо аваад нөгөө юуг уншаалаа тий. Зарилга уншуулаад. Тий тэр чинь би гэдэг ахаа ингээл наадам хийж огтд сууж чадахгүй юм чихаа. Харьмаар санагдаад тэгэл юу аав ээж хамаахай тий. Аав ээж маань хөдөөгээд тийм маргааш унаад суугаад харьмаар санагдаад байна. Унаад ч би чинь тэгэхэд нэг машинтай байсан. Гясхан тий. Юу уяачдын наадмаадмд бол бид нар бол хотлаа штэ. Тэгэл гяс харихынсан л гэж бодвол. Би л одоо аль эсвэл нутгсанд л очихынсан л гэж бодож ирсэн. Ойрд ингээл одоо ингээл тэр үед чинь нутгийн нөгөө бөхчүүд чинь цол аваад нутгийнхан дээр гоё очиол тий. Тэгээд олон жил хинтигээс тасарсан байгаа. Тэгээд би ардны хүлээлт тий. Тэгэхдээ бол яг бас нөгөө бүхэн яач магадгүй шиг гараад би бас эрх махрагоо 2 3 бас тогтцоо гэж байгаа. Тэгээ хамгийн зөвлөлт нь нөгөө хийв шиглээд нам дараас толгой хөдөлсөн байсан шүү дээ. А тэгэж тэр жил чи их маар мундаг байсан л да. Тэгэл адиогч тэгжсэн юм би ч за таач 20 юм да биш 25 настай байсан бол ч нилээ юм ярмаар байна. 25 таа бол ч бас үүсгэл байлгүй тэгж шүү дээ. Яг тэр үед бас нэг хайгуу хөөрцгсөн би тэгж бас нэг акторх бас нэг сэтгэлийн хөдөлмөд гаргадаг шүү дээ. Тэгэхэд дотор маань ингээл хөөрөлсөн. Нэр л харьмаар санагдчихсан би. Гэртээ харьмаар аав ээж дээр очимаар санагдчихсан. Аав ээж маань ягаад гэвэл тэр жилийн намайг даймгийн арслан болохгүй л гэж бодчихсон байх л та. Эхний наадам шүү дээ. Тийм шүү дээ. Минийх бас нилээ инээдтэй бас зурж байх гэж бодчихсон баг. Тэр нөө цаанаасаа бас одоо бүхий авьяас чадвар мэдрэмж за өмнөх одоо манай оролцсон зочд маань бас манай үе бүхчүүд ярьж ирсэн тэгээд яг тэрийг надаар хэлүүлдэхүү манай бүх сонирхчтой мэдчихэж байгаа тэгээд одоо төрөлхийн тийм авьяастай мэдрэмжтэй хүн чинь тэгээд тэр нас гэдэг бол ерөөхдөө тоо гэдэг шиг тий нөөбооч 20 настай ч гэсэн сэтгэхгүй бараг 30 та хүн шиг сэтгээд барилдаад яваад шүү дээ тий өөрийгөө зоригжуулаад тэгээд ер нь би бас яг нөгөө өөрийгөө бас барилдаан болгон дээрээс уран мөгжүүлсэн болохоор бас тэрнгүүрээ явсан болов гэж боддог. Тэр 10 оны аймаг цэргийн 8 бүлтгэхтэй тэр сумын сэхийг 10 оны амар хайж байгаа юм бас. Тэгэл ингээл тий би бас үзээтэй юм байна. Ингээм юм байна. Тэгэл бид нар ч гэсэндээ чөлөөтийн бэлтгэл гарчаал ярьдаг үстэй. Тэрийг хөл харалч чамаараа гээл чөлөөт ярихад бид чинь хэд онд юу явдаг лээ? Коркон руу давгаа орохтой 12 оны. 12 оны. Тэгэл давгаа орох гэдэг гэсэн юм. Биг хой хаан данааш өрөөд ирчих. Манай энэ том бүх боллоо гэх тий. Тэгэл сумынх энэ хоёр чинь сумынх чинь намайг анх хөдөлмөс авчирсан шүү дээ. Тийм үү. Тэгээ манай тэр аавын дүүтэй найзахгүй. Тэгээд намайг чөлөөтд оруулаад тэгэл хөргөө нөгөө цалин мөнгөгүй явж байхад нөгөө шигшээд оруулаад тийм шүү дээ. Хооцсон моц өгөөл бас тийм шүү дээ. Юу ч мэдэхгүй нэг чадахгүй юм тэгэл хооцсон бас ахнартай адилхан ховцоо өмсөж гэсэн гүйж явдаг ус. Гэтэ бас манай чөлөөт бүхийн тийм хангамжаа бас гоё тий. Гоё шүү дээ. Тэр хооч бахархмаар санагдав. Тагаар орсон нэг YouTube байсан. Тий, Dance өмснө хэдлээшин зүгээр хитэн фейлниктэй тэр ганхан юмнууд л байгаа шүү дээ тий. Тэр Якут ч Петршөлтэй үзээ тий. Одоо Генат ч би 10 онд үзчихэж байгаа хаа. Залууч нь тэр гараа. Тий. Гөө 10 онд үзчихэж байгаа. Нөгөө юунд Олимпиад. За. Олимпиад үзээ заяа. Тэгээ хожигдчихээ. Олимпиад би оноогоор хожигдсон шүү. 12 оны залуучуудын дэлхийн аврагт битэр 2 дугаар дөрөвдөр таарсан. Тэгээ цаа чи яваад төрүүлсэн бас. Төрүүлээгүй. Хүрл авсан. Тэг чин би мө жинжоогоо дагсан шүү дээ. Дарж явж байгаа алдсан. Тий. Гараад ирсэн тэгээд. Тэгэхээр ч бас домдоо байгаа шүү дээ. Орконд очиж юм үзсэн шүү дээ. Та тэгээ хөрлөлөө үзсэн. Би алуусан тэр юм чи. Тэгээд бас бодохоор хаа. Бас тэгэл бахархмаар шүү дээ. Тийм ч бас өчүүхэн ч гэсэн
их орон гэдэг шиг өчигөн ч гэсэн би бас тий энэ Олимп дэлхийн олон удаагийн авраг тий олон удаагийн аврагтай бас одоо л физикл Азия гэдэг шуураад байгаа болохоос мэдээ чи бас үзэж Монголоос сурчлаад яваад байгаа тийм даа. одоо тэгэл бас ахаа бас та бодолтой тийм сте генотэй хоёлоо үзчихсэн тэгэл гоё санагдчих. Түүх шүү дээ тий. Тэгээ цуг барилж исэн бүр Олимп би амар дэмжиж шүү дээ. Тавгаад ахи найзуу тавгаач бас зөв хорч шүү дээ инээгээл та юу одоо гэдэг наваг гэдэг. Тэгээд ингээд үдчихсэн. Тэгээд сүүлд нь ингээд эргээд бодоход та нэг одоо үндэсний өхөө яг дагнаж хөөгөөгүй чөлөөтөр бас нэг жоохон байрлалцсан бол гэсэн бодол төрөх юм. Төрдөг. Ер нь бол бас боддог шүү. Хангамж яг та тий одоо ингээл чук муках болж ирсэн. Та бол 96-д байсан шүү дээ. Тэгэхээр чинь бол би бас жоохон байж хэвчээсэн юм байна доо. Тэгэл яг тэ тэгэл бас нэг үндсэн яг тэгэл үндсэр нөгөө барилдаад мяналаа сайн барилдаад тахлаар чинь урамшаад бас цаашаа явж байгаа. Би бол тэгтээ ер нь хаа үндсний бэлтгэл тийм удаа хийж үзээгүй шүү дээ. Сүүлд л ер нь л одоо үндсээр барилжсэн ч гэсэн би дандаа ордонд л байж шүү дээ. Тэгэхээр чин надад тэр би ингээд үндс ингээд нэг сар мар ингээд 2 сар мар тасралтгүй өмсөж шүү дээ. Тэрс барилгаас л хүрээд заалмал мах. залгамсхөөс харгаалтай. Тий одоо ингээд чөлөө тийгээл явж байгаа. Ингээд шалдан хоорондоо үзэж байгаа. Тэгэл өвөл нь үндсээр барилдмаар сэрэмж ороод. Тий. Сонин шүү юу ч басна. Сая нөгөө юун дээр явж байгаад бадрахтай хэсэг юм яриа битээр. Бадрах алтан цааш таагуурчны цуг амьдэрдэг байсан шүү дээ тий. Тэгсэн шил бадрах толгоос гэж байгаа. Яа бах ёстой ачаал даах чадвар мадар амар шүү. 3 цаг үдчихэл 2 цаг унтаал оройны бэлтгэлээр зүү зүгээр босоод цааш битээр ингээд хямраал ерөөсөө яаж хийнэ гэдэг чинь бах бос гэл битэр босоод яваа шний. Хөдөө гадаа нэг ийч чи явахаар нь айгүй баярлдаг байсан. Сайхан унтыг гэл. Ер нь тэгээд манай 240 15 онд арслан болоход ирсэн. Би юу тийм шавмаа тий одоо. Юу дөнгөж 22 той хүн бэ тий. Би одоо угаахаа би тэр одоо таныг дагмаар байна. Одоо том сол авчаад бас л үгүйчих хаашаа тий. Тий шүү дээ. За тэгээд яхаа хоёр дуу яваа. Тэгээ бадарч манад амьдраад. Цооч ч нь л гэртээ. Тэгтээ үл ер нь өдрийн цагаар бол манад гэж байна. Би дураа манад гівтэж जैन. Тэгэл яг би одоо ингээд бодож яхад би бас сайн бэлдсэн юм шиг санагддаг. Тэгтээ бол яг үнц угсаа нь бол одоо зоригтохоос гаралтай шүү дээ. Би үл тэгж хүн амттай булаацалт. Тий. Яг би тэгтээ бол тусалсан баг. Тэгтээ надтай цог бэлтгэл хийжсэн. Тэгтээ одоо энэ цоож мооч чинь ям бэлтгэл мөргөл тавьдаг гэсэн. Тэгэл одоо энэ чинь ям одоо шинж хүн ям бэлтгэл мөргөө явуулаа гэж. Ер нь тэгэл бас юм өгдсөн л байлгүй дээ хаа тий. Тэглгүй яа. Одоо тэгээд амжилтран гэдэг шин дан ганц нэг багш ч юм уу тий. Нэг хүнээс шалтгааллахгүй зөндөө олон зам мөрийг туулж иж ард нь тусалж байгаа дэмжиж байгаа байгууллагуудаас өсвөлээ тий. Олон юм нийлж амжилт гарах. Тэгээ одоо дүүмэн бас сайхан барилдах уу Монголын ард түмэн одоо тэгээд түнч амны бэлгээрээ харин гэл обыг ч гэсэн барилж байгаад улсын наадам төрүүлнэ гэж ярьжсэн удаашгүй төрүүлсэн. Одоо тэгэл алтан цоожиг бол ярьж штий. За алтан цоож нэг сайхан заанаас дээрсэл авчихад хэмжээний бөхшүү гэл одоо тэгэл сошиалар явж штий тий. Биш одоо тэгж нөгөө Батэлзийн нэг дөрөнд төсөж одоо болиё гэдэг. Одоо бас дүүг бас тэгж ярихаас бас халгаад байна. Харин тийм ээ тэгэл чимээгүй л тасалчлаа штий ч та. Харин Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч амтаар урлаж аз жаргалыг түгэн Азиана. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Ер нь бол ийм юм байна. Олон жил өмжин гэдэг хэцүү юм байна. Нөгөө холдон тий холдож байна. Ер нь холдчиход байна. Бэлтгэл дээр бол асуудал хаварж байгаа тий. Хавар уулзалтанд үзээс та тэгээд би одоо за золбахаг аваад үзье одоо намсанч тавсан. Та гараад годтол унаа гэсэн. Тэг чи нөгөө яа мэдрэхгүй юм чи. Урд нь бол хоёулаа бол зөндөөл барьчихсан. Юу бараг л золгож молохгүй зүгээр ерөөсөө сэрүүгээс дамааг явуулж байгаа л аргалж шít. За би чинь тэгээд золгоод ягаар чи манай эзэн зүгээр хоёр талдаа нэг ламбада хийгээл намайг зүгээр гар дээр бариаг үүсэж байгаа юм чи. Тэгэл одоо
Таач бас намайг би бас үлд өрөвдөл та намайг өрөвдсөн дүү одоо дөнгөж гарч ирж яхад нь гараа шазаагаад яах вэ гэж одоо. Тэгээ би бас дөнгөж гарч ирж чад ахаага бас ингээл тэгээ форумч гоолдаг тий. Барилж яхад нь ингээл бас хэдүүл бас хоорондоо үзэж ивэл бас форумж шүү дээ. Одоо тэр би үл ер нь бол заалны барилдааныг бол бэлтгэл хэлээ. Яг тийм. Одоо бол яг жоохон байшааг л өндөр болчоод ингээд байгаа болохоос бол урд нь бол бид нар тийм зүйл таахаа өгж аавна гэж юм мэддэг юм байхгүй. Би сүулт нь бодсон. Тэгж зовж яхаа гэдэг ээлжилдэг байж таг. Гэхдээ тэрэн дээр чи үдчихсэн та одоогийн юм бол би болсон байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд амарчлах юм бол тийм үстэй. Тийм. За одоо чи одоо би гээл тийм бахта байна. За тэгэхгүй юу яагаад одоо эн чинь бол үнэхээр гоё үзэж байна. Одоо бас заалны барилд амар их болдог болч тээ. Заалны барилд их болчлоо. Тэгээд энэ өрсөлдөөн дундаас чинь одоо сайхан залуучууд бас гараад ирлээ. Тэгээ нэг үе гараад ирлээ шүү дээ. Танаа одоо доошоо нэг 5 6 насны доошоо залуучууд гараад. Магнач одоо надаас хэдэн вэ? Магнач 8 дүү юм биш. 8 дүү. Тийм ээ. Гайгүй гэдэг шиг. Гайгүй шүү дээ. Тэр байтугай чи дээшээ 12 дээр ах усан золтой хүмүүсийн хаял гарч ирж байсан юм шүү дээ. Би хүмүүст өгдөхгүй танаа үе гэдэг асуудаг байхгүй надаас хүмүүс. Тэгэхээр би барилдсан үе юм уу төрсөн үе юм уу гэдэг. Барилдсан үе бол 30 жил ярьж байгаа. Тэгээд нарийн алгал гэдэг. Барилдсан үе юм уу төрсөн одоо энэ манай үеийнхэн яриад байгаа юм уу гэдэг бид тоглоод гэдэг. Тэгэхээр барилдсан үе яриулахаа би Ирхмээ аваргыг аврах болоход 7 4 жил шүү дээ. Тийм шүү дээ. Тэр Ирхмээ аварч чинь 78 оны юм. Тий надаас 15 хүн шүү дээ. Тэгэхээр чинь би одоо санжаа аврах чинь надаас 9 ах хүн шүү дээ. Тэгэл би чинь Содон Марслан санжаа аврах, Бацуур аврах, Гомчиг Дамгайр, Батар Шиггаар гэдэг. Батар Шиггаар тэгэл улсын нааданд бүгднтэй үзээд 2 хос айтсан шүү дээ. За манай юу ярьж байгаа. Суур аврахтаа 19 онд өдөр дөрөнд. Бүрний аврагаас бол би 5 дүү. Суур аврагаас бол 6. Тийм. Олон таарсан шүү. Бас ер нь дээшийг доошоо нь үзээгүй юм шиг баг. Үзээгүй. Тэ? Дандаа дээшийг үзэх. За манай подкастын ивэд гэх байгууллагаар за энэ өөрийнхөө аягааг ингэ ерөөсөө дандаа гэхдээ төрүүлж аягаа өгсөөр байгаа. Тэгээд буруу зочиндоо төрүүлж өгөхгүй бол. Централ Азианаас өргөлдөж байна. Тэгээд алтан медальтай Бантан гэж энэ сайхан хоолоор дүүгээд айлья. Тэгээд одоо хачиртай Бантан подкаст гэдээ явж байгаа. Хачир нь одоо манай Арслан бит хоёрын сахын нэвтрүүлэг яриа шүү гэдэг. Ер нь бол бас гайг болж байна уу? Гоё. Би ч одоо үзэгч нь болчиход шүү дээ. За гайгүй явж лээ Монгол нөхөө сайхан түгээн дэлгэрүүлж сайхан сурталчлан таниуд. Би нэг юм бодоод байгаа байхгүй. Манай бөхчүүдээс бас зориг гаргаад ийм юм хийгээл. Бид нар ч бас нэг нэрээ бодвол тийм бол одоо ашиг одоо хүн амтны юу гэдэг вэ тэгэл боддоос тэгэл таныг ингээл гараад ирэхээр эхний дугаар чи юм бэлээ. Шижрахыг оруулсан шүү дээ. Шижрахаас ингээл ахуулаад тэгэл. Ачиртай Бантан подкастын ивент итгэгч амтаар урлаж аз жаргалыг түгэн Азиана. Тэр харин шижрах оронгууд нь спортын одоо холбогдлолтой шижрах гэж нь бол тайлбарлагчтай спортын зүтгэлтэн л гэнэ үстэй тий. Тэгсэн чинь би ийм хүмүүсийг л одоо бөхчүүд маань хөтлж явуулж байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгээд тавгаа лөө. Тэгээд тавгаа. Тэгээд тавгаа ороод ирсэн. Тэгэл манайхны юм байна л гэж ойлгосноо. Тэгээд бас юм эхлэнэ гэдэг чинь бас тэгээд бас адармаатай зүйлүүд их гарах юм байна. Тэгээд бас би бас гоё нөвч. Тэгээд насаар бид заавал тиймс бүх байгаад сэтгүүлчтэй ярилцах юм уу тий? Тэгээд сэтгүүлчтэй ярилцах юм ингээл нэг бодгал авцсан хоймортоос гол хоолоо идээд авах нь чухал биш гэж бодоод би бас ажилч хөдөлмөрч тиймс хүн юу дуртайгаа хийж амьдрал сайхан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Одоо бол анх бол ингээл амар баригдаад идэгсэн би. Тий яаж ч хүн юу гэх бол тий одоо хэцүү юм аа тий. Гэг юм нар төмөмн гэлээ. Одоо бас
манай ард түмэн ч гэсэн бас ойлгож мэдрээсээ тий хүмүүс ингээд тий одоо тиймээс одоо та битээр ямар хоббитийн тэрийг ард түмэн мэдгүй та ийм контент хийх хоббитэй байж байгаа л хоббигоороо ийм юм хийж ийн гэдэг. Хай залбаа одоо яах гэдэг юм тий. Бодлоо тий сэтгүүлчдийн хоолыг болоох гэдэг. Яахад явж лээ гэлтэй гэж би бодоод байгаа. Би ч бас яг өөрийнхөө иш дээр нь та мэдэн шүү дээ. Бас яг хэлийг гэсэн үгээ хэлчихдэг тий. Тэгвэл актер нь өөрийнхөө бас буруудаар бол бас дайраад байхгүй би бас буруугаа бол уучлаарай гэждэг шүү дээ. Зөв дээрээ бол харин жинхэнэ зөв гэж дээ. Шатааш дээ. Тэгээд юу ч оптиктэй нэг ихэддэггүй тэрнэ. Ер нь гайв. Тэ ихэддэг хүмүүс яаж бодвол хүмүүс ч бидний чинь хөдөө гадаа явгаар чинь бүхчүүд амар иддэг амар шахтан шүү дээ тий. Тэгээ нөгөө өөх тос мос өгч чинь тий. Бүх юм чинь наадаа ийдгээд хайргүй юм. Гээ яг одоо хүн чи хэмжээгээрээ л идэж бүх гээд их иддэг гэдэг цэцгэлтэй иддэг шүү дээ. нэг тэгэхгүй бол тэгэл л манайхан ч тэгтээ бас таа бол бас давгүй иддэг шүү дээ. Тэг би гайгүй юм. Гэтэ өөр хүн хөдрөө баталж юм үзээ. Манай баг хөдрөө хоёр сайх усаад байгаа нэ. Тэгчээ. Баг тэгээд ер нь биартаа тэгээд сайн иддэг, сайн шингээдэг бах туу тий. Харин юм идчихээс бэр орно гэх юм бэл цааш ирнэ. Оо тийм үү. Бид идвэл бэр авахгүй юм шүү. Яа чарга. Азийн ресторанаас өнөөдөр битээрт зориулаад сайхан хачиртай бантангийн брэнд тоолох бол бантан за хоньны чансан толгой за энэ юунд орож идэх юм байна. За тэгээд хоньны хорхог за мөн бууз нугасны махан салаад яасан байна амт ер нь дажгүй байх үстэй. Гоё нөө. Ахагаа энэ сайхан ресторан. Хана гэрэж яаж байгаа шүү дээ. Контент уулны аавн гэ битээр ярьсан тийм. Би ер нь гадуур хоол идэж шүү дээ. Та нөө байр хөлсөж яхад ирэхэд мах чанц тийм. Гэртээ мах чансан ширэдэнд нь тассан гуралтай шал гоцсон л байж дээ. Тэрийн болгомас нэг идэггүй илтгэлээ тариад гэртээ харж мөн ханыхаа хоолыг идчихээ. Буцаа гарах шиг сайхан байна. Тэгэхгүй халаад шүү дээ. Алуу Хоол ийсэн байгаа. Ого ер нь тэгэхгүй л би ч өөрөө нөгөө тараад шууд бошоохон харихын төвс гэрлүүгээ явчаад бэлтгэл хийгээгүй л ажил явахгүй байж. Бэлтгэлээ хийж заавал явна. тийм шүү дээ. Нэгт одоо бэлтгэлэл тавиал үзээл байгаа. Тэгтэж амжилт олно. Олон жил сайхан барилдчээ, бас ард түмнээ цэнгүүлчээ. Энэ хүүхэд байхын л аврах гшийнхаа залууны ардлыг хараад ээжээр нэг оёо гээл. Дуурайлагч яг адилхан Дуурайлагч хийх гээл. тэр нөгөө нэг олон шүгнүүдийн бүгдээр ингэ Хийгээ. Тэр чинь нөгөө ширж мэрх юм байхгүй юм чинь. Ээж тэгэл тэр үед нэг намайг нэг болгоод гэлээсэн байлгүй. Тэр сайхан хүсэл мөрөөдөл тэгэл өдөө зэрэгтэй. Тэг ер нь тэгтээ хаа бүхэл хүсэж мөрөөдөхгүй бол бас барилдахгүй шүү дээ. Дургу хүн бол нэг барилддаггүй шүү дээ. Яаж барилдах юм? Тий. Дургу сайхан зөндөө шүү дээ Монгол. Тий. Одоо бэлтгэл яаж байна? Өдөрт нэг л явж байна, хоёр хийж байна. Зарайд гэж Нэг хийж байна. Зарайдаг таа юм. Одоо жоо хавар хэсгээс нь. тий хүүтрэгтэр жоох хаа. Моро жоон жинчих. Одоо эв Монголтойгоо. Анх гарч иж байгаад бол тэгэл өдөр бол хоёр үстэй. Тий шүү дээ. Ядарч ич цусна гэдэг юмыг бол мэдэхгүй зүгээр. Энд дээр бадрахаа Харин хин хоёр чи яриад байгаа шүү дээ. Сайхан унтах юмсан гэж боддог гэсэн бадрах тэгэл. Тэгээ өөрөө чинь бас юу яадаг. амар хурдан сэргчдэг. Би бас хэлдэг л дээ. Та нар хүнээс илүү хөдөлгөөн болж өөрөө илүү байна. Өдөрт нэг үлтэл хийж байгаа 1000 залуу байна шүү дээ. Бид угсаал тийм зарчимтай л үдсэн юм шиг анх гарч ирж байгаа. Тийм шүү дээ. Хүн унтчихвэл зариадаг гэж байна. Тий.
Одоо ч яг хуу ил тод болж тэр үед яагаад нуугаад идэгсэн тий. Тийм шүү дээ. Зарад гэж болж хэлэхгүй тий. Зарад хийсэн юм уу? Тий олж дөнгөж сайс ирдэ гэх тий. Йоо богоо. Одоо ч мараг зарад хийсний мараг илүү үлдэл хийсний мараг ингэж заралж тэр айлгаад байгаа юм шиг. яг тийм биш шүү ер нь. Тэр үед заралдаг л гэж хаа. Хамгийн олон таарч ирсэн өөртөө чинь одоо ингэ бодох юм бол Пүрүсахах бүрэн төгсөө авраг хоёртой олон таарсан байна. Батцуур аврагтай ч бас олон үзье. Тэнтэй чинь Ер нь одоо та ингэ бодоод үзлээ та 14 оноос хойш гэр заалны барилтанд би чинь 19 он хүртэл алгасаагүй шүү дээ. ер нь өнжөөгүй тий. Өнжөөг би ер нь өнжөөдгүй шүү дээ. Хань өнждгүү тий. Ер нь тэгээд сайж юусан мууч юусан гарч л өгдөг тий. Гарч л дээ ер нь. Улсын арслан болцоод ихний барилтаа төрүүлчихлээ. Тэгсэн шүү дээ. Тий. Яг бүр ихтэй бас үзэр дүрэнд үлдсэн шүү дээ. Мөө яг хэдэн сарын дараа 3 сарын дараа. Тий. 2 сарын дараа ч юм уу тий. Тий. Тэгээд хүмүүс 9 сарын эдэнд нөгөө нээлтийн барилтаа болдог шүү дээ. Аа. Тэгээд хүмүүс тэр үед магтчихлээ. Тэг манайхан чи одоо ер нь шинэ цол авчаад хэсэг 12 сар хүртэл сайхан явна шүү дээ тий. 12 сар нэг ерөнхийдөө самбар нэг үзэн тэгэл цагаан сараар нэг хэсэг шагнал авна. Тэ? Тэгээд ер нь дараа ширээ наадам болт ер нь буухгүй шүү дээ ер нь тий. Шинэ цол авсамжаа тэгэхэд Ер нь тэр дэмээ. хаа шууд хайлтаа явсан тий. Одоо магнат чи одоо хийж байгаа шүү. Харин дээр та бас магнаг бас нөгөө нотгийнх нь ах тий багш нь зөвлөж байгаа бол үү тий. Дөрөв байгаа дурдах маань. Тэгвэл ер нь бол яг энэ залуу хүн бол алдсан шүү. Сайн л бас нөгөө хүн хэлгээс Би ямныг бодсон шүү дээ хүн тий. хүн хэлгээс нааш цааш чигээс ааш гэж. Тэг бид чи одоо энэ цол хэрэмийг Монгол түвнээ баясгах гэж авсан. Тэгээд нөгөө авсан цолоо ашиглаж чадахгүй амар зугаалаад яваад байвал чи одоо ямар ширхэхгүй шүү дээ. Байхгүй бол тэгээд яг цавсан. Тийм шүү дээ. Яг Үн чинь би чинь барилдаад ихсэнгүүл нөгөө хөөргөн амтан үзээд байгаа сте. нөгөө сайхан цол авсан 90 биний хэрэг болно тий. Тий тэгээд тэр чи бас нэг хүн чи бас юмыг идэх гэж авсан юм бол тэгээд бас нөгөө өмсөд зөөх юм чи идэх гэж л авдаг. Тэрийн шигээ бас тийм сте тэр чи бас идэх гэж л цол авч байгаа сте. Тэрнээс айлын хамир цуух гэж авсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Айлын хамир цуугаа дараа мах Малгай талгаад байгаа тий. Ингээд. Тэр үед чинь одоо яг энэ манай авраг багш одоо яг сайхан байж харуулах тий. Тийм үстэй. Тэрнээс биш бол одоо бид нар чинь бол гой барилдаж харуулах байхгүй сайхан барилдаж. Одоо яг багш магшийн үед ирэхлээр сайхан байж харуулах одоо Хүссэн хүсээгүй тэр үе ирнэ шүү дээ. нэг мөсөн онтгаар дэрт босчээ гэдэг шиг. Ишчанг одоо ер нь хийж байна. Хийж байгаа харуулаад хийж байна. Багш тэр. Тэр 12 оны үед айн гэж хэлсэн. 380 маяг солоо. 50 цоосоо. Яг хөө тэгэл би нөгөө барилтаа одоо ингэ нөгөө барилдахгүйсэн шүү дээ. Аа. Тэр үе дээрээс дэвжир мөвч хийгээгүй. Штан өдрийн 3 7-нд 3 хичээл өөрийгөө зөвөр ойлгохгүй. Тэгтээ хаяа сүмдэр очиж нөгөө нотынхан дээр очиж үн цэнэлтэй. Аа. Тэгэл нэг юу яахгүй. Яг жинхэнэ барилтаа гэж яхаа шал өөр шүү дээ. Хан чи нөө хавар орж ирдэг шүү дээ. Цоож моожиг бий болоод илгэр дээр халаад ах юм. Тэгээ цоож нь төрүүлж үзүүлээд байгаа би байдгүй гэдэг. Яг тийм явахгүй. Заалнаа тэгээд хүмүүс орилтоо тий. Одоо хүмүүс орилт хүмүүрэлт юм шүү. Энд тийм Бэргээд байгаа тийм. энд тийм гიშгээл. Ингээд нүү зөндөө олонсон дөө одоо онааны тоог үүсгэх хөл гэж. Гэхдээ одоо улсын арслан цолтой хүн одоо дөнгөж 32 настай байна. Одоо өөрийгөө яаж бэлтэх үү? Яаж тааруулах вэ гэдгийг одоо хүнээр заалахгүй одоо сайн байгаа муу байгаа. Болоод гадарлаж байгаа билгүй тэгээд иргэчлийн. Одоо тэгээд сайн муу байх нь хамаагүй одоо заалан л гарч яг. Харин тэр чинь жахал байгаа тийм бодож байгаа. Тэрнээс л одоо
сайн барилдгаа хүлээж агаад бүр ахаа бас зурч болоод байлаа. Баг тэгээс манай хоёр болоогүй шүү дээ гэх. Тий, цаашаа Ага 10 жил байж дээ. сэтгэл зүйн өндөр байгаа шүү дээ. Би ч багаас нэг дүү шүү дээ. Төрөлөд гараад ирсэн болохоос шүү дээ. Тэгээд оюун болдог гарч явах чивтэй хаана байлаа гэсэн хотлоо явчих шунаач хажууд нь байж. Хаана байсан би тий гэдэг. Баскетаа бас ч нэлээ өвдсөн шүү дээ. Баскет нэг цус хамдагдлыг нэг тавьлаа тий. Юун дээр хал зорилтаа дээр. Яг тэр ч бас амар барилтаа шүү. Манай маска үнэхээр ширтээ иргөө. Би баярлалаа. Одоо байсан залуучд байсан. Босохгүй тайвар тий. Тийм шүү дээ. Түргэн дуудаад. Би одоо тэгэл хүмүүс юм шидэд одоо алах байлгүй тий. Тэгэхэд год гэл босоод шүү дээ. Бас би баярлсан. Одоо ингээд харахтаа баярлалтай шүү би одоо яаж. Гэтэ яг нэг далаар нь тавьсан болохоор бас битэр ч бас нөө сэрүүгээс бас нэг юм болдгоо шүү тахаа. Нөгөө чи хөө нэг юм тэгсэн чи адив шүлээд төсөжсөхгүй юу? Тэр чинь 2-3 цухт ачихгүй тах. Нилээ гарцээ. Илүүс өгчөөл нөгөө чинь хонготоод морддог шүү дээ. Тэрийг хийлдэхгүй яваад гэсэн. Тэгээд адивч наа чинь чи цухтаалаа шүү. Сануулга өгөө шүү. Тэгээ ер нь сануулга нэг болоо тэгэл ер нь гацдах маяг дээр очихгүй. Тэнгүүт нь тэгээд нэг юм цаг дуусаад элэг өсөнжиг аваад баруун залгаад угаасаа наач цухтаад их надаас сална гэж. Тэгэхээр гүйцэж аваачаад тавлаад тавьсан. Тэгээд агшраа харж байгаас тэгээ Тэгсэн тий. тэгээ бас жоохон дотроо жоохон юм гоцоогоод байсан л та. Хасан масан ч шиг гэл багшиг бас одоо. Тэгээ одоо бодож яхад багшийн зөв юм. Тийм үстэй ер нь үнээс цухтаага барилдахгүй бол тийм үстэй ер нь би одоо бүгд л багштай эрхлэх гээд байгаа байхгүй юу? Тэг бариулчих, идэгс бариулчихгүй тий бараг. Тий, тэгсэн чинь одоо ингээд сая юм ингээд бодож яхад бол багш зөв шүүж байгаа байхгүй юу? Ягаад тэр хүн хөлийн зүйд хийж байгаа бол тэр л ажлыг хийх хэрэгтэй тэр шав мав хамаагүй болчих байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би болохоор нөгөө буруугаар эрхлэх гэдэг чинь тий. Гомдлохгүй тий. Гомдлохгүй тий. Тэнэглэл тэгснээр тавьчингуудаа энийгээд хараад яас яаж хийлээ. Бас нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Хор шарга байдаг шүү дээ. Барилдааны үед чинь тэгээд одоо би ч тэр нэг сүртэй яахан ч гайгүй л дээ. Гэтэ яг ингээд тохой өөдөөс ингээд жоохон ингээд шалааж мазаагаад буруу хаалж малаад авах нэг буруу хаалчлаа гэж тэгэнгууд ч өчиг буруу хаалаад байж тэгэл тэгдэж шүү дээ. Тэгэнгууд дахиад бариад дахиад буруу хаалж болох ер нь хоор. Батцгийн нөгөө аль дээр ирээсэн тэр явахгүй тий. Нэдрэлт байсан. Хэдүүл бид үед ингээд өөдөө шалаагаар гадаас нөхдөөдөө бас нэг гэж ухаар болд ойлголдог байсан ч гэдэг юм уу тий. Тэгээд тэр чинь тэгээд сүултээ шазгаар бол тэгэл шазаа шүү дээ. Амхаа бол тэгэл ааш. Тий. Тийм шүү дээ. Тэр чинь бол бас нэг сумалгаа шүү дээ. Үн нэг сургалт яваад байгаа. Бэртэчгүй бол бас нэг цус хамдагт тавиулах бол бас сайхан шүү дээ. Оо ихмах бол бас тий. Ихмах хамгийн амар удаа үзэж байгаа нэг муудад унж байгаа шүү дээ. Тэгээ дахимаа авах нь амар гар нь доор. Яг ингэ доогоор гарч иж байгаа дээрээс дараа. Бошоогоо соочор сагдаад тийш. Баска хоёрын Одоо авраг гүшин барилдаанаас ярих бол тийм үст. Ахаад урдаас нь үзэх хүн байхгүй. Би чинь л одоо багшийнхаа хаанч хүрэхгүй юм шүү дээ. Одоо яг өгөөр ярил одоо тэр барьж чадал төвчээрээр ярил. Тэгэхэд чинь би чинь бас зааланд бас хүм муутгаад бас мууг нь үзэж явсан шүү дээ. Тэгээд тэр багшийн үед багштай барилдчихсан хүмүүсийг бодоход тэгээд өрөвдөдөг байхгүй тийм ямар амар энгүү хүн төрчөөд тэр хүн тэгэл би ингээд багшаас бас юм заалгаж илсэн үнэхээр амар ингээд миний хөөгөл дэгж байгаа тэгтээ тэгэл хомоор явдаг хоёр гар нь амар татдаг та тэр би тэр бичлэг явуулдаг шүү дээ тий тэг чинь ингээд чи миний хүн тэр жил бол гайгүй тэр яг нэг золгооны юм зааж яхад нь гаргацсан. Ингээл тэгтэл би ингээл ороод ирнэ гэсэн. Би уул хажууд нанзгаар юм байгаа шүү дээ. Би ягараа тий. Би дээсэн одоо улсад төрүүлсэн 16 онд мэх зааж байгаа шүү. Тэгэхэд чинь би ч улсад төрүүлсэн.
бас өөрөө өөрийгөө бүх гээд итгэцсэн үе штэ хаа. Тэгсэн чинь миний хүү давуулаад тэгээд энэ хонгор суух загангууд ингэ мөрөөрөө шахаад тэгэнгүүт энэ гар нь ингэж нугараад мөрөөрөө шахангууч хоолоо молоо ингэж орж ирэл гох болоод явчих. Тэгэхээр би бол үнэхээр тэгж амар тийм ингээд хурдан татахгүй. Удаа. Тэгэл чангалаад идэв. Тэгэхээр тэр үний төвчээр мундаг байна л да. Тэгээ би бол одоо багш яг ингээд нэг ус төрмөрд ороогүй одоо мөг явах зүгийнхийг бэлдэж байгаа шиг бэлдсэн бол бас би бас ланзал төвчээр талах байх. Сурна шүү дээ хүн чинь Монгол аргаар тий. Яг бөхөөгээд явж исэн бол. Тэгээ яг тэр үе таарсан л да тий. Тий яг хуу тэр ч одоо багш ээж буруу биш. Тэгээд яг хуу би багшийг яг яасан бол яг тэгэл нэг нутгийн гараад ирвэл багш одоо тэгэл зааш тий. Тэгэхээр чи юу яагаад бас ланзгаар төвчээр суухсан юм. Тэгэхээр багш намайг адиогч намайг төвчээр суулгах гэж үзсэн шүү дээ. Яг чи 10 гişин барилдаа нэг хийгээл. Биш юм. Марахгүй. Шиш тус. Төвчээртэй шүү. Хөөч чи ингэж гадны нүдсийг харахаар хөвтөд өгчмөр юм байгаад байгаа байхгүй юу? Тэр шиш зур зогсчонгууд нөгөө нөхдүүд жаажгаар шишээ шунаад үе чангатайгийн юу байхгүй тий? Яг хоо сайхан тэгээд. За тэгээд 2015 онд Улсын баярын наадамда 22 наснда Монгол улсын арслан бүрийн бүрэн төгс гэдэг эдгээр залуу арслантай үзүр түрүүнд үлдээд арслан болчоод гэртээ харин яад юм бэ? Ер нь тэгэхэд аав маань өдөөнөөс ирсэн байсан. Нөгөө мөрөөдсөн зүйл шүү дээ. Анх 12 3 таа өгөөд өдөөс ирсэн тий. Тэгээ бас жоох итгэхгүй тий. Тэнгэрт нэг медаль зурсан, энд нэг тэмдэг зүтсэн тий. Гоё байсан. Үнэхээр гэхдээ би тэр үед төрүүлчихсэн аав явж аягүй их баярлсан. Ийм сайхан хөө тий ийм эрүүл чирэг. Ийм сайхан боён заяаг энэ даалгаж өгсөн маш их баярлж байсан шүү би бас. Тэр үедээ бас аав ээжтэй бас хэлж чадаагүй ч гэсэн тий. Дотроо л хүн бодод юм байл л дээ. Тэгээд энэ сайхан хүний үр удам болж төрөх ямар их гоё юм бэ гэл. Манай аав би хүүгээрээ бахарах гэж ярьжсэн. Би одоо энэ хүн намайг төрүүлчихэд одоо яагаад надаар бахархах юм бол тий. Би хүн энэ хамаг юм хийж тий. Тийм шүү. Одоо энэ инх төгс алимаа сүрэн гэж 2 хүн байгааг бол өсөж авахгүй шүү. Тийм шүү. Би бол тэгж боддог яхаа. Ер нь бол ичи аав одоо тэр сайхан нутаг одоо бурхан алдааны өвөр тий. Гараалхын утайг юм. Тэгээ бас тэр нэг Монголын домог бүх юм доктор зүүн байгаа шүү. Тийм шүү тий. Тэгээ битэр амар багш тэрийн замлал аюу адилхан шүү. Би нэг гоё юм ярьж өгөх юм. Тий. Би Хинтээ аймгийн өмнөлөр суманд төрөөд 93 оны 3 сарын 14-нд төрөөд тэгээд манай аав тэр Дэлгэр хааны цэргийн ангийн адуучин болоод би 4 сартай Дэлгэр хаанд очсон байт юм. Тэгээд би чинь 7 суртлаа тэнд амьдэрсэн шүү дээ. Одоо тэр аврах тусна аршин совил гэдэг шүү дээ. Тий. Тэгээд тэр уудаг аршин машин чинь гуйжсэн байхгүй би. Тэгээд дотор мотор янз юм. Ер нь янз юм байгаа. Тийм баха ер нь. Одоо тэгээд тэгсэн чинь аврагч өмнөлөр төрөөд Дэлгэр хаан амьдраа бас заяа. Бас тэр аврах тасантай сумандж амьдраа. Тэгээ буцчихчоод өмнөлөрт 10 төгссөн гэдэг. Би аягүй тэр бас нэг боддог. Тэр Дэлгэр хаан нутагт юм байна уу? Одоо хүмүүс нөө хүүхдэд тэр Дэлгэр хаан шилжиж байгаа. Бүгээрээ ши. Гэхдээ чи тэр хоёрын зовлол явах хэрэгтэй гэдэг. Гэхдээ тэр инээдэн биш. Яг ингээд судлаад үзэнгүүт ахаас сонин зүйл байгаа шүү дээ. Тийм биш. Би 4 сартаа тэр Дэлгэр хаан гээд буйтхан суманд очиод аав маань цэргийн ангийн адуучин болоо. Ээж маань цэргийн ангийн малын эмч болоод. Тэгээд тэр чинь 2000 оны зуднаар л манайх цэргийн хатууг аваад нүүж байгаа юм л да. Тэр жоохон манайх сумчин л хөвч шүү дээ. Тэгээд манай авч нь тэр цэргийн ангийн одоо төрийн торгон зураг шүү дээ. Тэр адуучин. Оо зөв. 9 шарга маргач манад байлаа шүү дээ. Оо тийм. Тустай хариулдаг байсан байхгүй. 9 шарга мар
Тэр боён зээг бас авсан бахах. Яагаад гэвэл би манай аав төрийн доргон зураг харж байсан. Тэгээд тэр ардталт өгдөг хээрүүд нь шүү дээ. Манай адуунаас явна шүү дээ. Дагаж явдаг тий. Тий, дагаж явдаг хээрүүд. Тэгээ аав тэр чинь одоо зуншлаг сайн байвал энэ хонгор төрөж өгнө. Зуншлаг муу байвал тэр нөгөө дэлгэр хаан руугаа очиж одоо энэ нөгөө тугныхын чинь бэлтгэл хийн шүү дээ. Би тэгэхэд чинь тэр чинь нөгөө сургуулийн туг гэж байгаа бас. Тэгэл манай аав одоо бас хүүгийнхээ бас бүх юмыг бас бэлтгэсэн байлгүй тий. Тэр одоо тэр 9 цагаан түгээ чинь 9 тойрч хүн төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь би тэнд одоо тэрийг залах мордыг манай аав харж байсан юм шүү дээ. Гэж бодлоо. Танд манай уян дээр л байсан байна тий. Тэр манай адуунд би тэр мөрийг унж давхиж л байгаа шүү дээ айгуул. Тэгж байгаа тий. Навх морд. Нөгөө нөхдүүдийг байхгүй идэнэ. Алж байгаа шүү дээ гэж. Тийм тэр сайхан бэлгшээлтэй. Тэгээд ер нь бол энэ орчлон хорвоо ер нь нөгөө нэг бүхэл юм тий цаанаасаа боён заяагаараа гэж ярьдаг шүү дээ хүмүүс тий. Тэгж бодохоор би бас тэгж боддгийн. Энийг нэг ярьдгүй байсан яхаа. Одоо хахад охирлт орж байна. Гоё сайхан түүгүй шүү начаа. За тэгээ улсын баяр наадамд сайхан төрүүлээд тэр 15-аас 16 оны цикл бол мундаг байсан шүү. Тий. Тэгээ ер нь сайн байсан. Ер нь сайн байж байгаа. Би нэг хатаг гараад ихтүүлсэн үү? Сэвс хийсэн юм аа. Тийм. Сэвс болцсон. 17-8. Тэгээ тэр чинь арилдгүй юм л. Ер нь бол манайх шиг тэгэл бэлтгэлээ ихтүүлэх хатыг шавж байгаа шүү дээ. Тэгэл яг нөгөө тэгээ нөгөө юм наагаал нөгөө төвдөлтэй барьдаг болохоор хичээгээл одоо бас нөгөө цолоо баталчих гал ахиулчих гал тийм үү. Тийм шүү дээ. Тэгэл 16 онд санжаавар дунаал. Тэгэл яасан бэ? Тэгэл 18 онд араа тэр нөгөө юм гайгүй бол тэнкрээд би чи юу явах гэсэн шүү дээ. Пакистан. Тэгсэн. Би бол дандаа л өөрийгөө сорж ирсэн. Хэн багш тэр Көсөнө багш дээр чинь Көсөнө багш чинь жинхэнэ шавны батсан. Манай отгонд өгс. Би тэр явж ялаад байгаа. Би дандаа л ингэж өөрийгөө сорж явж ирсэн баг. Дуршилт хийгээл те. Дуршилт хийгээл. Ер нь би чөлөөт тэнд очиж алдцвал би ер нь гоё болоод байгаа. Би нараас нэлийн явцсан биш чинь. Чи хэдтэй явсан? Ланзгаар байсан шүү дээ. Ланзгаар байсан. Би ямар ч 19 ил аяад ирсэн. Тэнд. Тэр ихтэй амар тий. Мортор тий. Бүхэл бүтэн айр байгаа. Ерөөсөө Монголд ч одоо ингээд бэлтгэл хийгээд за нэг 125-ыг за ихтэл нэг 3 4 хүн л нэг зааланд байгаа шүү дээ. Тэг чи ерөөсөө тийш яваад очихгүй. Ерөөсөө 125-ын би барилддаг юм гооч. Бортнорууд нь зүгээр дуртайгаа барьж авч байгаа тий. Тэгээд нэг ойролцоогоор нэг за 30 авцаа байгаа шахаа. Хүмүүс байгаа. Тэгээд тэр чин доотлийнхоо 97-ууд нь 125 таагаад үзнэ. Тэгээ бүр их болчихно. Тэгээд тэр бэлтгэлийн эрчим гэдэг бол өстой юу одооны бид хэдийн бэлтгэл хийж байгаа өстой жинхэнэ хүүхдийн тоглоом тий. Тэнд хийгээд ирэхлээр энд амардаг. Тэгэд ингээд яг тэр хоошо Дагестан руу ингээд явж байгаа. Одоо тэнцээ 14 он бэлтгэл хийгээл ядарч мадрахгүй тэр яг бэлтгэлийн ачааллыг ерөөхдөө тэргээр нэгэд хуулаад авчиад энэ чи ордон дээр хөвчрээ хийн шүү дээ тий. Тэгэхээр чи ингээл ядраад ингээд тэнцээ юм орос багш нар чи шөглөө бариад нэг сороо бариад масуудаад юу гялаж мэлаг зүгээр бөксөнгөцөл юм хийж байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл усын нуул яшин дагалаад шүү дээ. Яг тий. Тэгээ бодглохлоор чинь би бас тэгэл би ч үндэс рүү орцсон байсан. Тэгээ би бодсон байхгүй. Тэгээ би хэлсэн. Би Дагестан явчихад ирсэн юм лээ. Аавт ярьжсэн би. Зайл раа намайг гаргаж очиж ирээд. Амлгэрээс тий. Тэгээ удсан шүү. Сар боллоо. Болсон. Тэгээ нөө шан тарилэг дээр л ирсэн даа. 30 хоногийн. Тэгээ ирээд 1 сарын 13-нд барилдсан чинь өсгөхийг 5 дараа авч тавиад анарт 6 дараа хийслээ шиглээд шүү дээ. Тэгээд нэлийн хамиргүй явсан шүү дээ. Цагаан сараар мар сэрхгүйсэн тий. Яац цогоо намайг амар гутгах яваад гэдэг. Яг тийм би цогоогийн ингээд цогоотой зоолгоо заяа. Цогоо ингээд давуулаад тавцсан заяа. Тулж чадахгүй шүү дээ. Урдаас нь савд хоёр нугларчаад. Тий. Тэгээ би гайхаа. За би ч одоо зуны наадч хотлоо олчлаа л да. Дараа тэгтэлсэн. Гэж бодоод цагаан сараар тэгээд битүүмд хошоо гэлгүй явчихсан. Хошоо.
Өмнөлөө аавар. Тэг ер нь их нэртэй хэлээд ойлоо нэг. Нийлээд нэг амарч яав. Ер нь босгоо. Агаарт сайхан. Өвлжөн дээр. Бас хааж дээр эхлэв. Гоё штэ тий. Тийм малын ослоо жаараа бас хайж байгаа нэртэй автобус халаал тэгэл аав тэгэл бүгдийг хайчих юм чи. Тэгэл яасан чинь 3 сарын 1-нд би энэ өсгөөг авдаг. Хэр болж гэж үзээд. 2 сараас хойш барилдаа мөх. 3 сарын нэг их хөрөмжтэй өдөр шүү дээ. 3 дээр үү? Тий. За. Скватрын өсгөөг. Скватрын өсгөөг аваад синжиг аваад хонгодоор урагш нь гол татсан чинь дөрвөлөл цааш явахлаар нь тэврэл мордсон чинь ингээ хэрэгсэн чи би энэ тог өвдөлт. Хажуугаар шаагаад. Болоог л байгаа махтаа гэдэг. Жохон штанг хийгээл бас аргалаа л. Тэр ер нь их сайхан болсон шүү. Тэр цогоотой нэг дөрөв дээр таард юм аа би. Цогоос ям бүрэгдэг. Нэг алууч сараар онцсон ч. Тий. Тэгээ би чинь тэр жил чинь бас намран сайн барилж жагаад 12 сард явал 1 сар дунаал 2 сар дунаал 3 сард жоох унаал 3 сарын дунд ихэд 18 их л гоёлцсон. 3 сарын 18 гэх нэрээ. Цэгийн баяраар. Тий. Айгу хордон сэрэгсэн. Одоо тэр бэлтгэлээ энэ жил юу болоод байдیں۔ Одоо явах гэсэн нөгөө юунд ятсан. Алтан цом гэдэг тий. Яг бас Симбас маань одоо шавьдаа итгээ тий. тийм багт оруулаад ингэ Яг дан шавнараас өглөөсөн манай өгчлээ. гэсэн. Өстой харин сайн муу гэж хэлдэг. Яг онгон шавнараа цуглуулад бас үзэх гэж яхад нь би одоо шалтгаан тоож авч яах вэ? Ямар ч гэсэн кичээж байгаад нэг сайн барилдана. Гэтэ одоо энд ч гэсэн хоромд орох боломж биш шүү. Ерхөөдөө битгий ханаг мэдчихэж байгаа шүү Мэдчихэж байгаа тийм. Гэтэ одоо бас нөгөө бас их ихтүүлж болохоо болчихсон цаг үе байна ах. Нөгөө насны хувьд ч юм уу. Таач гэсэн одоо бас тийм Даахын хувьд бол даашаа таваад. тий тэгэхэнгүүтээ сэргээлтэн тий цаагаараа явчих гээд. Яг нөгөө шазаагаад бол байж л байгаа юм. Жохон үе муу чи янгнах тэр мөр бол хамаахгүй шүү. Хөлс гараад зүгээр болчихж байгаа юм чинь. Тэгэл цаашаагаа л жохон эвгүүтээд ирэхлээр жохон бодвол Моо төлөвгүй яг тэгээд одоо улсын баярын нааданд 2 удаа төрүүлсэн чи өөрийгөө яаж сайхан бэлдэж очих нь энэ жил одоо юуны хавар үдчихсэн оюун болтол наадмаас бол шал өөр болцсон орж ирсэн шүү дээ өнгөрсөн жил наадмаар бол тийм байна. тэгс би хаам бол янз болцсон шүү. Одоо тэгэхээр энэ жил чи Бүтэн зэрлэг дөрүүл ингээ бүг усал да. байнга зарайдаг. Тэгтээ нөгөө гүйцэх гээд амар ядарсан л таа. Би нөгөө барилдаа өнжөөгүй яг тий. Хавар чин 4 сарын 10-нд барилдаа би нэг ч барилдаа өнжөөгүй шүү. Тэгсэн шүү тий. Тэр яахт дээр чин нөгөө одоо бол наадамд өгч яхад бол хүн чин бол яг жинхэнэ амралт зэрэгтэй харна шүү. Тэг чин надад тийм харах тийм. Юус байнгын гонлолтой баг явсаар байгаа тий. Харах юм байхгүй болчихсон шүү дээ. Яах юм тийм үстэ. Одоо дасчил лээсэн дээр барилдхан сонголттой тий. Тэгээ харин улсын наадмаар дөрөв даваа за. Гэт найзаа болгоол. Тэгэл хинтийн ард түмч маш их баярлж байгаа юм. Тэгдэг байх хот. Би бас тэр хүмүүсийн бас хайр, инрэлтэй бүх зэрэг сэтгэлийг бас авсан. Тэргүүшл явж Энэ жил тий энэ жил бас тэр хүмүүс маань буцаад надад баярлалаа гэдэг ч бас. Над сэтгэл их уйг санагдсан. Одоо харахгүй шүү дээ тэгэл харж л байгаагүй. Өксүрт байхад хоёр жоохоо хөхөд усаа гоожуулаад спорт руу орж исэн тэгээд одоо ганц найзаагаа дөрөв даваад ирэхэд нь одоо цолны босоо халахлах одоо тэгээд буруутахгүй л тий. Буруутгайлаа. Манай ард түмэн ч гэсэн сайхан хүлээж авсан шүү дээ. Бас хинтигээс бас ямар тийм амар олон бүх байгаа шүү дээ. Тий. 2-3-аараа төрөөд байгаа шүү. Тэгвэл байсаж байгаа нэг ланцгар амтан төрдөг шүү. Тэг яг манайч бас намайг төрж явахыг бодоход бас Тэгээ чамаас хойш бол лонзуурлаа шүү дээ. Бага шүү дээ одоо би гараад ирнэ, бадрах гараад ирнэ, отгон төгс цэцэн зингэл гараад ирнэ, отгон төгс гараад ирнэ. Тэгээ алтан цоож гараад ирнэ. Алтан цоож гараад. Хідэн цагаан арслангууд байна тий. Тэр мөрийг одоо улсын цолгоор тоолж байгаа байхгүй. Тэр доороос гарч ирж байгаа арслангууд мөрсөн ланзар шүү. Тий шүү дээ. Тэгэхээр хэн тэр бас би тэгэл бас хэлдэг байхгүй. Хүн жижигхэн биетэй гээд өөрийгөө голж болтгоо маа. Тэг маска харалтаа тий шүү дээ. Өөр ямар амард ажиллаж байгаа тий. Одоо манай хүн үзээл ах. Тий шүү дээ.
Дуустгүй баст гэж нэр өгөх байлаа. Багш болсон гэж тийм. Тий, уснарын багш болсон. Тэгвэл наач дуусахгүй одоо. Одоо байнгын хоорондоо нөгөө идэх үзээд бүгд бэлдэж байгаа чи өөрөө бас байнгын байхгүй болохгүй. 2015-16 оны оюун болтын цикл гэж ярьсан. Тэгээд тухайн үед чинь манай хүн чинь одоо барилдаж ирсэн бүх хүмүүсийг шүдний өвчин байлаа шүү дээ. Тэгээд тэр хамгийн хүн болгоны эвгүй өрсөлдөгчийн нэрлэг бол оюун болд нэрлэгдэх л байсан л да. Тэгээд тухайн үед бас өөрт бас нэг тэр дундаас зөндөө олон ах нар дундаас бас нэг эвгүй өрсөлдөж байгаа шүү дээ. Өөрт хамгийн эвгүйсэн дээд үеийн ах нараас нэрлэлвэл хамгийн эвгүйсэн бүгд л амар байсан даа. Тэгэл тааруулаад барилдал бас үгүй тэгэл хүн болго амархан биш шүү дээ. Тийм шүү дээ. Хүн болго эвгүүлж байгаа шүү дээ. Тий, хүн болго эвгүй. Тэгээ тэрийг бас тааруулж барилдаж जैन бас тааруулж чадахгүйсэн хүмүүс байна шүү дээ. Тэгээ одоо тэрнээс л одоо ингээл хоёулаа тийм л дээ одоо ямар зүгээр нэг цэцэрлэгийн хөвгт нь 20 шөөгч нартай үзэж байгаа шүү дээ. Чи наашир энэ наашир гэдэг энэ амархан гэж болохгүй шүү дээ. Бас бүгд чангайсан. Тэгэхээр нэг нь онцлог гэвэл үгүй энэ юмаа л чавдаад л үзчихсэн шүү. Тэгсэн тэр та бодлоо. Одоо сая сүүлд энэ сая 2 3 хоногийн өмнө бүрнэт хоёрын бүрнэс аврагт хоёрын үзэж байгаа бас тий. Барилдаа тий. Тэгээд та бүрүүд авах дээр үзэж байгаа яваад би бас хараад баярж илээсэн. Тэгээд тэр чинь бүрүүд авах дээрийн чинь 1024 тэрний 6-гийн дараа дээр тонсон. Амар мөргөөл нэг манайх ч бас шазгаар шүү дээ. Яа гэдэг тэгэл ингээл тавиулал ингэсэн чинь манай өөрөө ийшээ яцсан. Тэр ингэсэн чинь тэгээд тэр жил чинь биш үү та амар олон барилж байгаа бид нэр. Тэгээ одоо 4-өөс 15 онд. Та 14 оны цагаан сарын барилдаанаар хэдүүлээ нөгөө юу явж ирсэн шүү дээ. Зөө хараа. Тий. Зөө хараад бид хоёр үзүр дөрөндөө бүрүүд авах тэр. Тий. Мөргөө авчихдаг. Баруун залгаад мөргөө тавьчихдаг. Тэгэхэд аав явсан шүү дээ. Бид нэг өчтөө яваа. Тий, сайхан Эрдэнэх бах. Бямсрын бидэд яваас. Тэгээд өвлөн ирээд би нөгөө цагаан сараар ирээд 5 дахь тунтглав. Гүү 5 дээр чи би өсгөхтэй тунтгав. Өсгөрөөд нь авчихтай. Өсгөрөөд байгаа гусаачтай. Тэгээд 6 дахь санжаа аврахтай. Санжаа аврахтай тунд. Санжаа аврахт ирэх тунд гэсэн шүү. Хаяан. Би санжаа аврагч чинь 13 онд харцагуулдаг жилээ 30 сарын зам нэг нэрмжт болоо барилдамсан шүү дээ. Хөргөнд. Тий. Тэгсэн чинь ойлголтыг тавьчих гээл гэсэн. Авч байгаа юм. Тий. Би аймгаарслаа. Ах цаа. Тэгэл гараал намайг нөгөө нэг ингэж наагаал ингэж цоны авахраа заагаал ингэдэг шүү дээ. Буцаагаал нэг хөлөө төөл ихт энэ 50 сөөлөн дээр мордоо хийчихсэн. Усайц. Усайц тэгээд. Тэгээ ухсаач 3 дээр 4 дээр арахтай үзээд аригч ахтай үзээд. Биш нэг суугатаад ингэ сонир мордсон тий. Тэгээ мордсон чинь намайг өргөө цаанаа тавьдаг. Аригч ах шавар хэлсэн тий. Тэгээд би бас санжаа аврагыг хаяад бас санжаа аврагч бас улсын нааданд дөрүүлнэ гээл яригдж байгаа юм шүү дээ тийм үстэй. Хусчихлаа бас 13 онд ч бас болмоор юм уу гэдээс өөртөө дотроо л ярьж байгаа юм л да. Одоо бол өнгөрсөн юм бол бас задлахад яах вэ шүү дээ. Болмоор юм уу энэ ч бас гэл өөрийгөө бодоол тэгэл санжаа авраг бүрв сайхан за содонд орж арслан харцах цолтой байсан тий. Тэгэл гончиг дам баярд бүрв давг арслан гэл энэ иттэй ч л одоо жинхэнэ байнга тундаг байл шүү дээ. Хинтэл тунгуу гэдэг бодлоо шүү дээ. Тэгэхээр чин би 5-ын даванд аманд явна. Тэгээ бүрүү сайхах бүрүүдэг 2 том. Яг намайг бол араал гайгүй гэл. Одоо энэ хоёрыг авч ирснээс тийм үстэй. Намайг авсан дээрээс. Тэгээ намайг авсан тэр хүмүүс заавал онно. Энэ хоёрын нэг нь олно. Гарч ирээд 6 дээр уусаал бид энэ хоёр том. Тэгээд юу явсан? Хоёр ахыгаа бас хэд хайсан шүү бас тэр жилээ. Нилээд хайсан бас. Нөгөө жоохон дийлж явсан. Нөгөө хоёр чинь үзээ тэгээд ингээд бид гурав ингээ өртөөчлөөд үзээд би 4 мөрөвт үлдчихэж байгаа шүү дээ. 15 одоо нөгөө 14 өмнө тий. Тэгээ гарч ирэл ер нь суларцсан гараад ирж байгаа юм чинь. Доороо үзээд нөгөө тийм шүү дээ. Тэгэл тэр чинь бүрүүсагах мах бит хоёрыг даваал гараад ирж шүү дээ. Тэгэл бас солраал очиж байгаа юм чинь. Тийш уус тэр чинь ширүүгээс үгээс шидэгч барилдан биш. Дандаа барь цонгоо золгоо тий ерөөсөл юм битэл үздэг шүү. Ер нь аль болох л орол цаг л багдаад байдаг гэсэн шүү дээ.
Тэгэл тэнчэнээс хин толгоогоо ажиллуулсан хин өргөөнийхөө техник илүү эзэмшсэн л болж байгаа шүү дээ. Ер нь бол Азийн суглаа гэдэг шиг л тийм үстэй. Хин төрүүл даасан л барах голч чадсан шүү. Хан төс тий. Одоо хэд ч одоо ингээл нөгөө секунд нөө дойлоор харагддаг шиг тийм үстэй. Төрүүлэл Жаглаад явах юм бол тий. Тэр нэг секунд хоцорсон л мөргүүлчихэд байгаа байхгүй. Тэгэл одоо ингээл харахаар нэг эхэлцэх гэж тийж халаан болдог байлаа шүү дээ. Өө юм болноо. Нэг гарчин зөөд Өрөөдөх гэж уурлаа тэгээд байж л дахаа гэл ингээд энийгээр тэгсэн мөртлөө өгөхгүй гэл чардгалгаа. Тэгэнгүүт цаач гэл уурлаа. Тэг хоёр гар ус жоохон үзүүр сарваа чадаад тий. Их юм болноо байхаа тэгэл тэр чи. Одоо ингээл тэр заал нойролтой нэг орж байгаа. Тэгэл тосч байгаа нь сойроо бүрнээ авах баяр шүү дээ. Хүлээж байгаа тий. Тэ хүлээж байгаа. Тэр хоёр ч бас гарамар давахгүй шүү дээ бас. Тий. Тэр үеийг нэг шазаатлаа үздэг байсан. Тэгээ Тэр одоо үгүй аваатай тий. одоо ч тэгэл яг баян ингээд дийлээд байгаа хүн байхгүйсэн шүү дээ. Тийм үстэй хаа. Тий. Тэгээд 21 оны улсын баярын наадам болоогүй гэж сүүлд нь 8 сарын 17-нд залуучдын холбооны наадмаар дүү зүйлээд хийсэн шүү дээ. Тий. Тэгээд яасан 3-5-нд содон дорж авсан шийдвэрч бас амар шүү. За тэр зүгээр тухайд бол менежер усын наадамд барилдаж шүү дээ. Би бол одоо өөр дөр ингэж жишээ аваад ярихад би бол одоо усын баяр наадамд цуг ийд ингэж барилдаж байгаа бас за нэг хооронд хувь нь ингэж бодох юм бол нэг 50-50 ч юм уу 60-40 ч юм уу хувьтай л байгаа шүү хоёр ч бол ер нь тий. Улсын наадмаар бол би илүү байхгүй. Тий. Заалд бол чинь хацсан. Тэгэхдээ ер нь наача эрсдэл шүү дээ бас. Тэгэхэд ингээл 3-5 аваад барилжсэн бас тэр бас амар сэтгэл зүйш бас. Хуучлаарай гэхдээ яг гэхдээ бол бас сах үзье гэж бодсон. Ард түмэн бас нэг жоохон асуудал үүссэн тий. 19 онд нэг жоохон асуудал үүссэн. Ер нь төвчин дээр ер нь Сах үзье. сах үзье. Хин бэ гэдгийг Хин хин би одоо жигл алдсан л та тий. Тэгэл бас үдсэн шүү дээ. гой барилт болсон. Яг бас нэг хүний нэг гомог бөхчүүд нэг гомог гэж ярьдаг шүү дээ. Ямар бидний юм ганаа золтоод байгаа шүү дээ юм шүү дээ. Дивжин дээр сайхан. Улсын Хин хин би үзчих тий. Би ер нь сумьяахыг эвгөх шүү дээ. Сумьяах тийм ирмэг. Дүүч бас ер нь нэг ямар ч өчөрж үзээгүй шүү дээ. Үзэл үз чинь гэж л боддог. Тэгэл авсан. Ер нь яадаг юм. Би хүнтэй зөвлөөгүй шүү бас. Чивч мөгөө гэж очиж авцсан. Нэг уурлалсан шүү дээ. Тий. Сайхан барилт. Сайхан ард хүмүүс сайхан барилтаа үзвэл. Тэгснэ. Тэр ч бас нэг корона мороно гээл тэгэл би ер нь онол үзье. Давал сайл үзгээл авцсан шүү дээ. Нэг эрс шийдэм өдөө чивч мөгөө сууж авч авцсан. Одоо тэгэл тэрний чинь яг өмнөх дүрн гэх юм бол хэдэн онд ч юм дээ 97 8 онд ч юм уу Цэрэн бунцгаар Ганбаатар тий. Гэтэ Ганбаатарсан тухайд аймаг ярсан золтой зүгээр сайн барилдан барилдаж исэн. Тий. Тэгэл бас салны ялгаа бол бас улсын наадмаар гарна шүү дээ. Тэглгүй яах вэ? Тэгтэл чинь би чинь тэгэхэд аврах султаа гарсан шүү дээ хаа наадамд ч. Тэгээ аврах султаа гаргахлаар чи одоо эн чинь миний дэвдэж штэ гэж бодож байна. Ер нь тэгэл тэр чинь 19 онд төрүүлсэн аврах цол автсан тэгээд хураах шийдвэр мэдрэг гараагүй байсан. Тэгээ намайг бас нөгөө бөхчүүд жагсаад арслангаар барилдаг гэдэг тэгэхээр би тассан баг. Хураалгач л хамаагүй. Дороог вахт нь одоо би төрдөд эрсэлтэд явах уу. Та нар минь ойлгоорой гэж хэлээд. Тэгээ бас жоох юм ботсон л доо. Тэгээд яг эхлүүлсэн хүн манай ахaltaа. Одоо ч 10 хэдэн оноос за 12 оноос зааланд сумын замаа 11 оноос барилтад эхэлчлээ. Тэр ам ихэнд орж юу? Ам ихэнд оржгүй. Тэр нь тэгэл нэг баяна аврага өөдөөс юм ярих гадар дараад байгаа шнэ гэдэг шиг л гэдэг. Ер нь нэг ам энэ жил нэг орсон юм уу? Ааха. Дунд говьт нэг дүүд орсон шүү дээ. Ам ихээс илүү тэгээд одоос нэг бас нөгөө нэг дайрж явж байгаа нөгөө голлыгээд өндөж мөндийн гут ингэчнэ гэдэг чинь тэгэл бас эвгүй болол явчих юм л тий. Одоо тэрийг бас бодохоор бас засвал бариагүй байхад бол одоо бид тэр дайрж байгаагийн зөв ч юм шиг. Харин тийм байгаа зэрэг бид нар одоо тэр дайруулж байгаагийн буруу болчихж байгаа. Одоо дүрм тийм болчихлоо шүү дээ. Ер нь ингэж хурж иж тий. Одоо тэгэл ер нь бол одоо төлөөвөл бас бөхчүүд донд бас ингэ бодох хэрэгтэй юм байна л та.
хүнд одоо нэг бас ингээд нөгөө сошиал юм болчихлоо нөгөө хүнтэй нэг муухан харьцахгүй гоё харьцахгүй тий. аваачаал ингээд мөргөөл анх бол аваач пад гэж хусаал буцаагаал чирээл явдаг гэсэн юм. Одоо ч нэг тэгчэл шүн удахгүй шүү дээ. Харин тэгэхээр чинь тэгэл одоо бас нэг гайгүй байж байгаа л ингээд хурцглаар тавар өндөд ч тэгээ. Тэгэхээр чи одоо бас хөвгтэй нөгөө хэдийг бас нялжхаар өөр алуулчих гээд хайрлахлаар бас Гэхдээ одоо бас нэг хүн хүний хумсар гэж юм байна. Хүмүүжил бас одоо тэр одоо бол одоо бидний үед бол би нэг араас наваад шижсэн түүх байхгүй шүү дээ. Одоо бол би бас бодоод тэгээд дөрмгээд бас одоо тэрэн дээр жиг нэг жодог л ярих хэрэгтэй байна. Тийм үст. За уучлаарай дахиад барилдчихаа ч юм уу тий. Бүхэн салбараа тэр ганц барилдаанаар дуусаад юм дуусчихгүй шүү дээ. Одоо ингээд манай бөхчүүд бас бодох хэрэгтэй байхгүй. Зөвхөн барилдаад амьдрал дуусахгүй шүү дээ. Тийм үстэй хаа. Барилдаан бол яг 40 хүртлөө сайхан үзэн тийм үст. 40-оос хойш гоё харин нөгөө айлын хомортой сайхан гоё түүхээ яриад бас сайхан тарган мохохтлоо суухад бас юу гэж яригдахгүй юу тийм үст. Тэрнээс шүүл одоо бол яг амжилт гаргахад бол хүн улаарж болно гэхдээ зөв улаарах хэрэгтэй юм болов уу гэж байна. Яг хөдөлмөрж улаар л та тийм үст. Тий. Хүнээс илүү хөдөлмөрлөе гэж байна. Тий. Би бол яг илүү хөдөлмөрлөе л гэж улаарсан. Тэрнээс бол одоо араас наваа шидчихье гэж улааргаа л дээ. Бос нөө асуулт асуухаар айгу хамгийн бяртай ч юм уу хамгийн эвгүй үргэлжлэх нь өөрөө нөө хүмүүсийн хамгийн эвгүй үргэлжлэх байсан болохоор хариулт нь олддог тийм. Тэгээ за түрүүний юуг бол ингэж яаж чи. Одоо тэгвэл тухайд барилж исэн дээд үеийн ханаас бяртай хүчтэй зөндөл байгаа тий. Ирхмээ ах байна одоо арч чагаар байна. Энэ дэс ерөөд хамгийн анх орж ирэхэд хин амар нэг бол хад чулуу шиг мэдэрч ирсэн. Ирхмээ ах л байсан. Ирхмээ ах л байсан. Амар байсан. Яаж барилдсан болоо гэж житл 2 жилийн дараа өөрөө барилцсан босч ирсэн. Би шаардлага байхдаа үзэл үнэхээр биширж ирсэн би. Хөдөлгөөд 2 гар мар синжиг минжинд орчоор тавихгүй. Би өөрөө тэгээ бас тийм бариу зодог өмсч чадахгүй. Сол. Их мах бол үнэхээр баяртай амар. Их мах дээр одоо хийж байгаа тэр штаг юм штаг амар л шүү дээ. Одоо бид тэр шинэх цог хийсэн бас цог хийжсэн шүү дээ. Одоо бас манай дээд үед цэрэм тогтохгүй шүү дээ. Лувсан дөржин зэрнэр тэр хүний нуруу мурууч нь хөдлөхгүй шүү. Гар мар бол тавихгүй. Тэр тогтоохоос ихсэг үдсэн шүү дээ. Үдсэн. Бид тэр чинь цог бэлтгэл хийгээд бас миний бас энэ золгоо бас энэ хөдлөхөө байсан юунд бас маш нэмэртэй хүн шүү дээ. Ирэх маах дээр хоёртой золгоол бид ч бас нэлээдэн жил цуг гарсан шүү дээ. Тийм баг тий. Тэгээ ер нь тэгэл хүнийг л бэлддэг юм хэлээ. Тэгээ багшаага өгөнд ороод тэгэл илүү хүнтэй барилж хүн илүү болно. Тэрнээс бол нөгөө сайхан өөрийгөө капитал тий. Кап нөгөө л давхар аччихсэн юм байгаад л тэгээд хэмжээнд л байгаад шүү. Ирээд давхар ачаад араараа мордуулаад толгой нүдлэл тэгэл байлны зүт ирнэ. Тэгэх байх. Би тухайд сэтгэл зүй бол ер нь их доктортой баг. За яг давсан үедээ баярлсан үедээ бас эмоц ерөөдөө тэрхийлэх үедээ илэрхийлждэг хурдангуй үедээ сайхан хорд авчдаг тий. Гэхдээ ер нь сэтгэл зүй бол их доктортой баг. Улсын баяр наадуудаар хэр хонхоо ер нь сайн шүү дээ. Сайн тоо. Би 19 он төрүүлсэн шүү дээ хаа. Тий. 19 он төрүүлэхдээ би шүү дээ 2 давчаад очиод би 8 цагт унтаад өглөө 6 цагт туссан шүү дээ. Амар одоо манайхан чи ер нь тэнгүүтээ 3 цагийн өртөл унтаж байгаа сонжоо зарим нөхдүүд бол унтаж байгаа нөхдүүд байгаа тий. Мэдхгүй бас би бол нэг нойрон нөгөө өөрөө нэг гайгүй болохоор нэг хүнийг тэгж байгаа болоо ингэж байгаа болоо гэж боддгоо. Сайхан л унтаж байгаа л гэж боддог шүү дээ. Тэгээд ирээд нөгөө эмнэлгийн машин бас унтаад байгаа шүү дээ чи. Орос унтаж. Кондишнтэй сайхан. Тий, завгүй тэр кондишн бас тавиулахгүй. Атаа өгч чинь тав чинь. Тий, жин зөвч чинь л тий ер нь хүүтэй юм болохгүй. Ер нь л зөвлөдөө. Тий шүү дээ. Одоо бодож яхад бол тэр хүний 100% байгаа байхгүй. Залуу хахад бол тэр хүний ер нь 50% зөв 50% буруу гэж бид нар өөрснөө бодоод байгаа шүү. Өөрснөө залуурхаал. Одоо тэгэл жоохон хүүтэй юм бол ханад манад төрөнгөөл арц марц буцлах жоох маягтай тийм л шүү дээ. Тэгэхэд бол тэр хүн өөрөө туулцсан учраас бас хилээд байгааг бид нар бас ойлгохгүй бас тэнэг л байгаа байхгүй. Сайхан газтай ундаа нэг сайхан гэрхэлж гээ. Яви гэгдэг би бас хэрэгдэн шүү дээ. Нөө 11-нд барилдчаал нөө хамт өдөржингөө гадаа суудсан бас нэг газтай юм уу гал нэг сайхан капирч гадаа байхгүй. Тэгэл нөө ботоод өгч чам. Хөөч чи
Бүгд юм уучлахгүй. Тий. Түүнийг сайхан нууцаар шоогны госчоор ахын гэж бол тэгэл багшийн үгэнд ороод бас ганц нэг удаа үгэнд орохгүй нууцаар госч байгаа маргааш нь амар зурж ирсэн төгөөл. Бага. Би ч яг тийм алдаа гаргаагүй. Би ч нэг халуун цайхаа сайн уна. Яг наадмар бас өөрөө хичээн. Аа. Бас бодож исэн ч гэсэн халуун байсан ч гэсэн. Ер нь нойрны хувьд бол асуудалгүй. Одоо тэгээд энэ нэг жоохон хилам ингээд мааман яваад жоохон муухан майд их юм боддог болчихлоо ч хэцүү. Тэрнээс л би ер нь бол ингээд бид нөгөө яг өдөр нэг хэсэг бодохоор байж байсан шүү дээ. Ковидын үеэр үү? Тий, үгүй өмнө үү? Тий. Тэгэл чоож машин барин бадархаа хойсон бид ордон дээр шнаг явж байгаа. Замдаа би нэр авчих хөвлөж төсөөд. Намтал хөхрэл хараад биш. Тэгэхээр нөгөө мадрахаа чинь нөгөө нэг тохолж унтдаг усууд чинь амарч чадахгүй байгаа юм тэр ихгүй. Би чинь бол хаасаа унтаж сурд. Тэгэхээр ч нөгөө өрсөлдөгчдөөсөө илүү даваа тал болчиход байна л да. Илүү амарчаад амарч ийн гэдэг чинь бас даваа тал. Би ч одоо ингээд одоо нэг өдөр ингээл бэлтгэлээ манай дүү машин барьдаг байхгүй. Тэгээ би хойно суугаал сайхан унтаал төгжрэлд унтч камерч гэдэг шиг. Тэгэл явна. Одоо бараг л ор засах нь олгоол явна даа байна тэгээд. Тэгээ одоо Монгол улсын арсан цолтой сайхан барилдаад эд сайхан барил зөндөө болов шүү олон сайхан амжилт гаргачаад дараа нь дүүтийг бас ярилцаа суух баг. Одоо бүхөр хичээлж байгаа залуучууд дүүнэртээ бас сайхан хандаад хийх үгүй гэдэг бол. Тэг сайхан хичээ, сайхан бэлтгэлээ. Өөртөө нэг нааж бэлтгэл хийнэ гэж байдаг шүү дээ. Одоо нэг таны саний хэлдгэр нэг би нэг ээлж давхарч аваалаа байвал гэдэг шиг. Өөртөө сайхан наалдаж бэлтгэл хийгээл тийм. Өгөөчтэй тий. Тэг өгөөчтэй ер нь бол борхон хөдөлмөрлсөн хүний шагна эрхэлсэн хүнийг нэг шагнадаг шүү дээ. Тэг бид нэр шууд ингээл гівтж байгаа л нэг төрцөн бөхгээл одоо ингээл хүмүүс яриад тий. Тэр хүн чинь ямар гэртээ унтж байгаа л цал аваад байгаа шүү дээ. Бүгд төрсөн шүү дээ гэдэг тий. Бүгд л төрсөн усод барилдаж шүү дээ. Барилднаа бүх болно гэдэг чинь бол бүгд төрсөн. А тэрнээс хэн илүү хичээсэн илүү амжилт гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр ч бүхэд залхуу хүн гэж байхгүй гоц. Тэрнээс бас давна гэдэг бас хэцүү гоц. Тийм шүү дээ. Та бол бас амар бэлтгэл хийдэг гэсэн би таныг мэдэн шүү дээ. 3 бодоологтой ирээл 3 бодоолог нийл ус олчоод нефт яваа нөөдөн мушгаал тий. Би ч нэг бодоолох солихоор эвгүй болчдөг. Байгаа ч гэсэн тийм байгаа ч гэсэн нөгөө ноттойгоо л үзээд байдаг. Би ч нөгөө нэг заяагүй хөөс гарна шүү дээ. Ерөөсөө хамаг юмаа ирцээ хөсөрөг өвчин тэгэл нөгөө юмаа мушгаал үзэхгүй бол нөгөө дивжин дээр халтраал тэгэл. Бэлтгэл сургуульд гээд ингэж ярьсных оюун болын бэлтгэлийн нууц нэг юунд байв. Миний бэлтгэлийн нууцтай гайгүй бас нэг их сайн хүн дээр штанг хийж байна. Бас их сайн багш дээр үндэсний бэлтгэл хийсэн байна. Багш нар байна тий. Багш нар л байна шүү дээ. Өөр юу гэдэг юм. Тэгээд тэр хүмүүнсийн заавар зөвлөгөөгөр л урагшлсан байна. Тэрийг ягш мөрдөж чинь. Аа. Яг зөвхөн багштай итгэнэ гэдэг чинь яг зөв тий. Гэхдээ би бол тэгдэж шүү дээ. Одоо нэг багш байхгүй бол штанг хийхгүй бэлтгэл хиймээр байсан надад. Одоо ингээл Монгол дээр бид радиогч дээр очиж байгаа шүү дээ. Багш ангууд тэгэл юм хийж байгаа. Наад чинь зөв байна. Миний хүүгээл тэгэхээр урмаар олоод усч авах хүүхч үтчихээ. Багшигаа хараад байдаг болчих. Яг тэр нэг системтэй яваа сурцсан. Ерөөсөө багш байхгүй бол өөрөө зохиож мохож юм хийж чадахгүй шүү дээ. Штанг гэж хүмүүс ганцаараа гээл амар яриад байдаг. Би тэгээд гайхдаг байхгүй. Энэ одоо би ганцаараа хийвэл хийх л байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Яагаад юун тул би бол энэ багш гэдэг хүн байгаа хувьд бол байхгүй байвал бид нар ингэж амжилт гарахгүй байх. Тийм шүү дээ. Багш юун тул багш байгаад байгаа юм. Өөрийгөө мэддэг юм бол хүн болгонд авраг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй тийм ээ. Сургууль мэдгээ явахгүйсэн чиг. Ер нь тийм л тахаа. Ер нь бол хүн өөрийгөө мэдээд сайн хийдэг байвал хүн болгонд авраг. Яагаад шахах чаддаг байхгүй юу? Одоо багш нар шахах шүү дээ. Тэгэл нэг жоохон яадаг. Заа жоохон амарчиг гэдэг нь суудаг байхгүй юу? Бэлтгэл ихтэй тань тэгээд гой он гаргаж ирсэн те. Би ер нь жоохон унах гадах шиг байна гэх те. Энэ минь нэг жоохон татал. Стамар гэж яддаг. Том яан үстэй. Харин яг хүн өөрийгөө ер нь тэгээд нэг хүмүүс ингээд багштай болоод хийлгэл ядаж өөрийгөө мэдж байгаа бол ядаж нэг найзаараа харуул одоо багшгүй байя гэх тийм үстэй. Тэгээд ямар хөө байна тий. Зүгдээ мачир би ямар хөө. Тэгж харуулвал би үл ерөөс багшгүй явж үзв. Яах вэ хүү гэл тэгэл
За нэг нэг тэгмээр нэг одоо адиогш хосоогш ярдэрч байж одоо хар налхаас олжлоо тосоогчдор л 14 онд утсан. Адиогчдор ч 2007 онд утсан гэхэлэр ч одоо. Хүн яг тэгдэж штэ. Өдөөд үеийнхэн ярьж хагаад том цол хэрэг мөхөртэл одоо багш нар нь өөрөөс нь жоохон доогуур цолтой байж байт юм уу те. Тэг ингээд нэг ялгаа гараад ямар ч Монгол улсын аврагч болсон бай, арслан ч болсон бай, багш нь сумын зааж байсан багшаа хүндэлдэг те. Тийм шүү. Тэг хүний хүнээр юм зарагдахаа болоод ирэхэл за энэ буруу тийш явж шүү гэж ярьдэн шүү ер нь те. Тийм учраас багшаа хоёрын одоо хоорондын хичээл зүтгэл нэг нэгнийгээ итгэж байгаа итгэлцэл дээр л сайхан амжилтууд ирдэг. Ер нь бол за өнөхөр өөрийгөө дайчилдаг хүн байлиг бол ихтүүлэл яах юм. Тий. Мэдхгүй шүү дээ. Залхуу нь бол багдуулна тийм үстэй. Үнэхээр амар дайчилдаг нь ихтүүлэл яах юм. Тэр чинь одоо тэр багш гэдэг хүн чинь бол одоо морир л уяач л байгаа байхгүй. Бүх уяач тий. Сайхан энэ маань таарч байна тий. Энэ маань араа дутуу байна. Яг дотроос би чигнаач хүн би ойлгохгүй яагаад ойлгох тий. Ойлгох. Ер нь тэгэл ямар ч хүн баяр нь ойлгоё гэж үтсэн үү? Би л бодохгүй бил. Би ингээл нэг хүн л хажуудлаас юм хэлэхгүй бас яг тий. Хэцүү тий. Тэгэл би бол ерөөсөө тэгж байгаа шүү дээ. Жохон наадын бэлтэр очиод нэг сэрүүгээс хэсэг үзэж байгаа хүн ургаахгүй миний бэлтгэл дотор нэг хэсэг хөл рүү явж байгаа л тэгэл өөрийгөө зүм дайждаг байхгүй. Тэгэл багш нараар загнуулж нэг хэд хоног хөвтчиж яваас ирж байгаа юм чи. Харин тийм тэгээд ер нь хүн өөрийгөө мэддэг хүн ч гэдэг энэ Монгол улсад байдаг бол хүн болгон л аварга байгаа. Тэгэл хийсэн болгоно яах юм. Та зөндөө олон сайхан баяр наадмаар амжилтаа сайхан барилдлаа. Улсын баяр наадамд 19 онд сайхан барилдаад төрүүллээ. Энэ олон баяр наадмаас хамгийн дурсамжтай баяр наадам гэвэл алийг нэрлэх? 19 он л багтаа. Наавтайгаа маань Google ирсэн биш тэрж байгаа л тэгэл. Яг одоо бодоход бол 19 он л. Хамгийн маав маань хамгийн сүүлийн наадам байсан байна тий. Тий одоо тэгэл сайхан одоо тэр одоо бас нөгөө юм хөгжсөн гэж бас сайхан юм дөө. Битэрийн бичлэг үлчлэг байж тий. Одоо дээр үед бол одоо бичлэхгүй зурагчгүй юм байна шүү. Би бол одоо бас их баярлалтай шүү дээ. Бичлэгтэй үлдсэн тий. Тэр үлгээ тэрвэрлдээл тэр жаав хоёр яасан чараа. Тэр төсгөө урах ингээд гэлгэж амцах ингээд өргөдөг шүү дээ тий. Тэр мэрийг харахад айгүй дотор байдаг шүү дээ. Тэгсэн чинь би өөрөө Google атсан чинь тогтож чадахгүйсэн шүү дээ. Тэглэгээ явах тэгээ сайхан аваагаа амьд сэрүүнд нь сайхан баярлуулах шиг жаргал гэж юу ах вэ? Байхгүй харин тий одоо маа ээж хоёр маань би урд нь ч ярьсан тийм үст энэ хоёр хүн хүний их хувь заяанд тий энэ хүний боёнд одоо их сайхан барилдлаа сайхан амьдарч байна. Сошиал тэр нь Арслан хэр ачаал бүгдлж байна. Актер хөхгүй шүү дээ би чи. Хөхгүй тоохгүй шүү дээ. Одоо тоогооч яахтай хаа. Шинэ жил үзлээ гэж үзэх юм үзчихлээ. Одоо тэгээд нөгөө юу ч наалтгаа байсан шүү дээ гэдэг шиг тийм ээ. Гэтэ бас нэг авах юу гээ явах нь бас тэр ойлгож ч бас нэг хэрэгтэй юмнууд бас байгаа шүү дээ тийм. Тэглгүй яг харалгүй яг гэхдээ бас өөрөө бас тийм итгэвтэй биш. Стресс тийм байхгүй. Байхгүй. Стресс юм одоо өнгөрөөсөн шүү дээ. Надад одоо юм бодох 6 жил байлээ сая. Тэгэл одоо нөгөө барилдахгүй байсан хугацаанд бол одоо тэгэл юу хийсэг бодох вэ тий? Бушууган л одоо унсч давсан ч гараал бүхий өргөөндөө сайхан тэрийн баяр наадамдаа нэгийг даваад өгрөөд унсч хамаагүй гарч явах шил жаргал байгаа юм. Жаргал. Дэвэл явж байгаа. Тэгээд залуу гэж бодохоор бас Ачиртай бантан подкастын ивент итгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн Азиана. Ачиртай бантан подкастын ивент итгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Ингээд эргээд бодохоор ер нь ямар ихэн төрхөн унж исэн байна. сонин шүү дээ. Ян зүр шүү дээ сонин. Унахгүй мэхэндээ жуунчин. Унахааргүй юм дээр зогсчихлээ. Унчаар юм дээр байж л гэдэг сонин. Тэгээд нэг хүний нэг санаандгүй юм их унчтай. Сая амраа тэр өшгөлөөлөл бол унахгүй шүү дээ. Тийм ер нь долоороо зогсчихсэн. Гэсэн чинь өшгөлөөд би нэг ингэсэн чинь манай хүн бас нэг ингэнэ гэж мэдээ толгоо авд ямраа. Тэгэл бас бодчихлоо бас та. Хэлж тийм харал зогсон мөгсөн юм унахгүй шүү.
Тэгэхээр чин тэгээд ерөөсөө барилж байгаа хугацаа карьер дуусла хүн суралцдаг гэдэг чинь яг үнэн байна. Үнэн. Тий. Одоо тэгэл би ямар мэхэнд онохгүй гэх юм. Аа. Тийм үстэй хаа. Байхгүй шүү дээ. Бүх хүн хам гарч болохгүй шүү дээ. Манай нэг нь гарч ирээ өмсчил яах нэг. Манай гавь 50 гавь 40 багш л ярьж идэв шүү дээ. Би тийм багш байх та. Тэсний 40 багш ингээл ер нь ингээл юм айгу юм боддоо ш таачаа. Нөгөө михний хариулт марилт. Дөө өгш. Яг сайхан барилдээ одоо л мөхийг ойлгож ин доо гэдгсэн чинь багш нь харьцсан байсан гэсэн гэдэг шиг тийм байхгүй тий. Тэгэхээр л алхам татантаа хүн Гэтэ сонин би ингээл заалны барилдаа шин юм хийж өсмөр санагддаг. Хараал таалагдсан юм байна. Би бол ерөөсөө эсэргэр шүү дээ. Би бол ерөөсөө гяндаж байгаа л яг хийгсэн юм хэрэг яг өөр шинэ юм бол тэгэл саргалж явж байгаа юм ерөөс. Би бол дандаа шинэ юм хийж үзмээр санагдав. Тэгэхээр хөгжиж чинь чи. Ер нь л ингээл хараал за багш би тэр мөхийг хийж чадахгүй гэж адил өгсөн байдаг. Чам зэрэг чадахгүй юм ном хавар. Тэгэл өнгөрөөш тий. Тийг ер нь бол багш дэгдчихээ нүдний ой сайтай. Ааха. Хараалж сурдаг. Хийнэл гэсэн бол хийдэг. Яг битүү ирдэж ингээл ярилцсаад ингээл явсан ингээл зөндөө олон цаг хугацааг туулчлаа л да хоёр тий. Тэгээ багш одоо би нэг хийж тоглоо. Тийм байцлахгүй ч өглөө хийн гэдэг. Тэгээд яхан багштай итгэл хийн шүү дээ. Багш тэр мөнгө ахыг ингэдэг ба шүү дээ. Аа тий 4 доонд. Тий. Тэр хийдэг үсч тэрийг тий. Харин би шарын тэгэл тэрийг нэг үзэл тэгэл болчдөг. Аа. Та тэгэл бодолтой хаа шаардлага байхгүй. 4 даванд бас тийм их хийхгүй. Тэгээ мөнгө авах штэ бас сайн. Улсын султанд номер 1 дээр ирж байгаа амиг ярьсан штэ тий. Тэнгүүд би нэг өмсөд автаадсан юм аа. Өмсөд автаадсан. Тэгээд сөөж дээр очиж мөнгө авах тийш нэг өрөөнд байж байгаа 4 дээр таардаг шүү хав гэж. Аа. Дэлгүүдээ наал хаа үзчих яа л үзсэн. Аа. Тэгээд өмсөд исэн чинь мөнгө ах ингээд толгоо ургаж боож байгаа гэсэн. Чааг бэлгэл дээр. Тэгэл яг ороод ирэхлээр ингэсэн чинь нөгөө чинь хөлөөж игээл ингэ боох гэж байгаа. Боох. тэгэл ингэсэн. Хөлөөж дотроос нь цогцсон чинь амар гоё өмсөө биш. Сэрэн донгу маяг явж. Тий одоо тэгэл бас төрийн наадмын 4 доонд бас сэрэн донгу гэдэг ихийг хийж үзэж явахдаас гоё л байсан. Гэхдээ яг тэр үедээ үл юм мэдгүй сүулт нь бичлэгээ харахлаа. Гоё юм шүү гэлээ. Тийм шүү. Тэгээд хойд давж байгаа. Баг яаж давсаа баг мэдгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Сүулт ингээл харахад сайхан давсан байна. Тэ гоё юм тий. За манай нэвтрүүлгийн нөө Баталзын айлдаа нөө бэлдсэн байсан тий. Нөгөө юуныхаа топ 5-ыг асуулдаа гэдэг асуугаа ярихгүй тэр шиг одоо өөрийнхөө топ 5 бүхий өнөөсөгт барилж байгаа бүхчүүдээс топ 5-ыг ярилгүй байл. Яг үеийнхнээс юу? Үеийнхнээс ч байж болно. Аль үеийнхнээс юм? Хамаагүй. Их мааргай тэр байсан юм уу? Эсвэл ханжаа ургахаас явах уу? Эсвэл хин хангаа ургахаас явах уу? Дээд үеэс явах уу? Хамаагүй. Бас нэг хүндэлдэг бүхчүүдийнхээ топ 5 гэлээ. Аа. Тийм үст. Нэгт бол одоо багш аврагш. Аа. Хоёрт бол их юм ах. Ор сумьях. Сумья аврах. Гард. Онцгой гард. Зэрэг онцгой гард. Зүгт аврах. За. За одоо тэл барилж утмаас нат. Аа. Байсан. Байсан. Нэг үзмээр санагдав. Сумьяхтай бол яг хөө болилцоор бол чөлөөдөр бол яг хөө таадах чаас бэлтгэл дээр гоё шүү дээ. Тэгээд яг энэ үедээ бас нэг яг энийг цаг үед төрсөн бол үзмээр санагддаг. Яг тэр хүмүүсээ л нэрлэж. Аа. Одоо цагт. Одоо цагт бол одоо сонирхолтой л байгаа л та. Яг нэрлэлчүүл тий. Энэ сайхан дүүнер чинь барилдаж байна. Үеийнхэн чинь барилдаж байна. 5 хүн илч нөгөө хэд нэг гомдож байна. Тэгээ зүгээрээ. Өнгөд би явсан юм чинь. Зүгээр л энэ заавал оюун болдын л бодол юм чинь заавал хүн болгонд зүв байх албагүй шүү дээ. За яг өөрийнхөө үеэс л нэрлэе. За. Одоо ориг үеэсээ. Тэгээ. Одоо юунд бол одоо яг ингээл өөрийгөө яаж байгаа бол одоо гоё явж байгаа. Одоо үнэхээр бяртаа манай Баталзын байна. Баталзын. Хангаа. Тэгээд ч одоо манайхнаас ч одоо хин байдаг үлээ гэж. Дээшээ бодсоор байгаад. Харин тий дээшээ бодсоор байгаад.
Дашваа юм шүү дээ. Дашваа яах вэ? Чи ихэн бодвол тийм биш байхаа. Батцыг бэлдсэн ороод ирсэн байхгүй шууд. Намайг асуухаас нөгөө тавыг асуухгүй мó гэж зааж байгаа санагдаж байсан. Та нэг толгондоо бас тэгжиж магадгүй. Даш сайхан. Даш сайхан гэж байгаа. Пүрүс ахыг бол би 8-1-т оруулсан. Одоо ах лигж болохоос бас яг нэг үү шүү дээ тий. 8-1-т. Ховдын 3 дунд говийн нэг л явж штэ одоо нэг нэрлэлжүүл. Тэгэл бүрнээ аврагд. Тэгэл нэрлэл бас зөндөө юм шиг. Тийм ээ. Дээш нь доош нь ингээл аваад нэрлэл бас. Бүгд л сайхан бүгд. Бүгд сайхан хэмжээндээ сайхан барилж байгаа гэж бодож шин. Сайхан. Бас л нэг үзэгчдээс бас юм хүлээдэг хүмүүс шүү дээ. Суур авраг байна. Суур аврагч одоо бидний үеийн дарах аврах шүү дээ. Тийм шүү дээ. Үзэгт байна. Яалч тийм шүү. Тэгэхээр ч одоо бас дүүнэр яг хоо тэгэл чихэлдэл гараад ирнэ бас. Актер бас олон ч гарч ирээгүй шүү бас тий. Тэр угаасаа цаг цагаар тэгэл чи эдний насан дээр тэгэл адилхан л улсын арслан болсноос тий ах гарч ирээд байгаа шүү дээ. 20 одоо магнашин жил хэдтэй дөрөж 24 тий. Чи 22 та арслан болсон. 20-тэй гэл. 21-т начин болсон байл шүү дээ Бат магнач. Тий. 22 он. Виш нү начин болсон даах үдгсэн. Би даагаа нүж бодчихсон. Чи харцгаад өгөө байлсан. Гүү. Хамгийн бага л цол авсан хүнд даах үт юм болов гэж бодоод захгүй. Тэгэл начингууд нь бага байсан юм болов гэсэн чигээр начинд нь төвт юм. Тэгээ тэр чинь баск авдаг лөө? Тий. Баасан хүүч надаас дөрөв. Тэгтээ ч манай онжууд ч амар штэ. Төвшөө авраг. Тий. Суур авраг. Цолны онжууд нь тий. Цэг яах. Баска би 5 бохгүй. Тэгээд заан бол Батмаг цаа. Тийм тэгээд тэр авраг нь гард нь гожигдсан гарч гард. Бас яг хөө зүгээр аймаг арслангаас цол авж байгаа 5 л байгаа. 5 хүн цол авсан тэр жил 13 он. За шүрмс татах гэдэг шүү балгасан шүү. Энэ сая хэд хоног гадаадаар аялж байгаа гэсэн чи хамаг ирцэг өвчөд ирсэн. Тэр нөгөө подкаст ингэж яах гэж бас анх ч шууд мэдхгүй тэгэл зүгээр ингэж явж байгаа л сайхан гэрээс нэг Монгол цамцаа авчираад орж байгаа. Тэгээд нөгөө нэвтрүүлэг үзсэн чинь царай зүс авах юм алгаа өсгөө нэг гачи царайт юм. Тэгээ аль дээр нэг энэний өмнөх тоглоом Баталцгийн ордог дээр бас нэг өсмөсөө нилээ янзлуулж ирсэн. Өнөөдөр өглөө нөө онгоцноос буугаад юу өсмөсөө янзлуулах. Сайн гадуур шалдан оролт моролт гэж хацсан мотроо хөлдөг байж яач ойлгоор үзчихсэн. Тэгээд хөлж тэгэл ерөөс эхэлж байгаа учраас ч тэгэл алдаа тооноо юм зөндөө л байгаа. Тэгээд зөндөө олон сайхан бөхчүүдтэйгээ. Тэгээ манай үзэгчд бас юмыг ойлгодог болцсон дөө баха. Тэгээд за манай үзэгчд аль дээр нөө Баталцгийн битээр юмаа ярьж байгаад пакталцсан. Тэгээ нөгөөдгөө дарчаарэ манайхаа нөгөө саба дарчаарэ. Subscribe гэж юмаа би Баталцгийг тайлбарлах гэж Баталцгийг ойлгож байгаа гэж хоёлаа Монголд ирэх байгаа болно шүү дээ. Тэрийгээ дараад тэгээ сайхан явчих юм манайхаа тэгээ өшөө олон сайхан дугаараар таны нэвтрүүлэг чинь YouTube сувган дээр тавигдаад тэгээд нэг л явагдаад байна тий. YouTube-ээр ерөөдөө явуулаад тэгээд цаашдаа бас өргөжөөд яах нөгөө нэг Монгол ирдэг хар маш болчих гэдэг. YouTuber гэдэг. Хүүхдүүд дагж өгөөдсөн шүү. Золбохыг одоо ингэ хөндлөн дагж өгөөлөө. Тэр чинь тэгээд сайхан амт билий. Тэр сайхан амт шүү тий. Альгүй тэр болчинтой биш ээ. Нөгөө ангуучтай. Тий. Нөгөө акробат гэдэг. Би ч тэр чинь амар гэвчтэй бас. Тэр амар. Ер нь тэгэл амар үстэй тэгээд хар хүмүүс тэгээд ланзглаа. Харин тэр чинь нөгөө үзэгчдийн тоо манай Монголын хүүхдүүд чинь монголчууд ч дагаалгүй гэдсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Бид бол мэдхгүй юм лээ. Ингээд тийм та нөгөө YouTube сувганд тавьж байгаа одоо ингээд таныг энд очингооч дагж өгөөлээ. Тийм болноо. YouTuber залмаа гэдэг. Хөдөө орноос ашгаа битгий дагаж өгөөлээ. Би цуг алах чи юу гэдэг. За тэгээд дүүдээ ардын өслийн эгчил 105 жилийн баяр наадамдаа амжилттай сайхан барилдаж за цол чимгээ ахиулж цалсан цолондоо хүрээрээ гээд хүсэн өрөөё. Тэгээд бас энэ подкастыг далимдуулаад бас хэлж хоёлыг яриаг үлдсэн зүйл байгаа бол үзэгчтэй хандаад хэлэхгүй юу гэж байна.
За золбохтой баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд намайг сайхан подкастт хорж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд Монголын нийт ард түмэн тий монголчуудаа гадаадад амьдарч байгаа монголчууд мань шинэ оноо сайхан өгтөөрэй. Маш их баярлалаа шүү. Бас намайг өдөр хүртэл бас дэмжиж бас энэ их бүх юмтай маань хамт явж байдаг бас Монголын ард түмэнд маш их баярлалаа. За баярлалаа эрхэм хүндэт үзэгчдээ. Тэгээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн Азиана. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice.